За подкастынхаа дараагийн дугаараар уулзж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр би ярилцахаар хоол шимтгийллийн холбогдлолтой ялангуяа хоол шимтгийллийн нилээд юу гэх юм тэргүй игнэнд байдаг нэг зочныг урьсан байгаа. За тэрхүү зочин маань хэн бэ гэхээр хоол зүйчдийн холбооны тэргүүн доктор Дэд профессор Сони Ишг багш маань оролцож байгаа. За миний багш маш олон хүний багш, маш олон хоол зүйчдийг юу гэх юм сургасан. За тийм хүн байгаа гэсэн үг байна. За Сони Ишг багш маань шүтээсийн менежментийн сургуулийн Тан лабын зөвлөхөөр ажилладаг. За тэгээ хүнсний инновац технологи дээр илүүтэй ажиллаж байгаа тийм хүн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастт урилгаар оролцож ирсэнд баярлалаа. Баярлалаа. Ямар гоё танилцуулга хийвэ. Багшлах бас гоё штэ. Зөндөө олон шавнар тийм. Тэгээ нийгэмд түүчилээд олон янзын юм хийгээд гоё. За манай Сони Ишг багш чаа юу гэх юм хоол зүйчдийн нөлөөллөөр гэх юм уу те ярих юм бол нийлээ анхдагч хоол зүйчдийн маань нэг Монголд нутришн гэдэг салбар баг ямар ч ойлголтгүй байхаас 2000 оноос эхлээд ерөнхийдөө бол багшилж байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улс гэдэг маш олон сургуулиудад суралцсан. За тэгээд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаанд маш олон судалгаанууд хийж जैन те ялангуяа сүүцэг айдны судалгаануудыг хийгдэг тийм үү те. Өнөөдрийн тэгэхээр ерөнхийдөө бид хоёрын ярихаар бэлдсэн сэдэв бол Америкийн хоол шимтгийллийн гайдлайны талаар ярилцахаар за хүмүүсийн хамгийн сайн сонссноор бол нэг уруу пирамид байгаа тий. Бидний хэрэгэлдэг нэг гурил будаа гэдэг зүйл хамгийн сайн юм шиг байснаа пирамидын дооцогт буюу хамгийн багт орсон. За тэгээд уураг өөх тас илүү хэрэглээрэй ч гэдэг юм. Энэ талаар нь хүмүүс тайлбарлаад байгаа энэ гайдлайны талаар бид хоёр өнөөдөр ярилцахаар бэлдсэн байгаа гэсэн үг байна. За тэгэхээр энэ юу гэх юм асуултаа эхлэхийн өмнө энэ гайдлайн эхлэхдээ нэг ийм үгээр эхэлж байгаа. За энэ юу гэхээр эрүүл мэнд таны тавган дээрээс эхэлдэг. За эмийн шүгэнээс ч юм биш шүү гэсэн үгээр ерөөхдөө гайдлайн маань эхэлж байгаа. За тэгэхээр яагаад тав гэдэг зүйл эрүүл мэндийг тодорхойлоод байгаа вэ гэдэг талаар юу гэх юм асуултаа эхлэе гэж бодлоо. Харин тийм надаа энэ гайдлайны тэр чиний сая хэлсэн тавган дээрээс эхэлдэг ч юм уу те эсвэл жинхэнэ хүнс идгээл ингээд янз бүрийн нүнүүд байгаа шүү дээ юм урианууд гэдэг юм уу те тэрэнд бол уг нь айгу таалагдаад байгаа байхгүй юу тий яагаад гэвэл эрүүл мэнд гэдэг чинь яах харахгүй хүнсний хэрэглээтэй шууд холбоотой байдаг асуудал тэрийг бас өмнөх нэг гайдлайнуудыг харахад бас жоох өөр те зарим нэг юм руу жоохон тууширсан маягаар ч юм уу тийм юм хэлдэг байсан бол энэ гайдлайнууд бол яг бодит хүнсэд гэдэг. Өмнө нь болохоор яг олон төрлийн хүнсэд гээл тэгдэг гэсэн. Гэхдээ олон төрлийн хүнс дотор чинь янз бүрийн хүнс явна шүү дээ. Олон төрөл гэдэг дээр те. Сайн ч байгаа муу ч байгаа. Тэрэнд уг нь айгу таалагдаад байгаа. Тий. Тэгэхээр нэг бодит хүнс гэхэр чи инженеэрээр бол байгаль дээр байдаг хүнснүүдийг илүүтэй хэрэгэл тэгээд тавган дээр байгаа хоолол тэр байгаль дээр байгаа хүнснүүдээр идэж чадвал та эрүүл байна гэсэн утгыг болно илэрхийлээд байгаа гэсэн үг тийм. Элдв бусын нэмэлттэй нөөцлөгч өшөөгөө байдیں۔ Тийм юм байхгүй. Яг бодит байгалийн хүнсээ идэх гэсэн өөрөө нь бол уг нь таалагдаад байна. За тэгэхээр нэг ямарваа нэгэн гайдлайн гэдэг чинь тухайн улсаас гаргаж байгаа гайдлайн гэдэг чинь эрүүл мэндийн байна уу ямарваа нэг асуудал дээр гол суурилж байгаа тийм. За энэхүү асуудлуудыг гайдлайныхаа дотор дурдсан байгаа. За тэгэхээр би тэр мэдээллүүдээс товчхон аваад ирсэн гэсэн үг. За тэгэхээр Америкчуудын дунджаар 50% гэж байгаа. 50% нь 2 хүндмийн нэг нь диабеттэй буюу чихрийн шижинтэй эсвэл чихрийн шижингийн урьдталтай гэж байгаа. Тэгэхээр энэ бол чихрийн шиж аюулх асуудал байна. За 75% нь дор хаяж нэг архаг өвчнөд 4-ний 3 нь ямарваа нэг архаг өвчнөд гэсэн үг. Тэгээд тэрнээс дээш гэсэн үг. За 70% нь илүүдэлжинтэй тархалттай гэж байгаа. Тэгэхээр нэг тархалтынхаа хуваар ирвэл 10-ний 7 тархалттай болчиход байна гэсэн үг. За тэгээд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний зардлын 90% нь зөвхөн ийм архаг өвчнүүдэд зарцуулагдаад байна. За тэгэхээр энэ өөрөө бидний асуудал болоод байгаа учраас гайдлайн маань энэ дээр илүүтэй суурилсан гэдэг утгууд аяг орж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө тархалт, чихрийн шижин архаг өвчлөхөрж даралт ихсэлж байдаг юм маш олон өвчлүүд орж байгаа тийм. За энэ өвчлүүд юунаас шалтгаалж хоол хүнсний яг юунаас шалтгаалж ихсээд байгаа. Тэгвэл тэрийг уруу байдлаар нь болгоод бид нэр эрүүл байна л гэсэн утгатай шүү дээ.
Тий яг хөө тийм байх тий гэж ойлгоод байгаа. За тэгэхээр танд энэ дээр ерөнхийдөө ямар бодол төрж байна? Харин тий. За ерөнхийдөө яг хөө энэ гайдлайн буюу энэ зөвлөмжийг Америк нэгдсэн улсын одоо хүн амдаа хүргэж байгаа хоол тэжээлийн зөвлөмжийг ерөнхийд нь харсан. Тэгээд бас юм зөрчилтэй мессеж зөндөө байлээ. Ер нь тийм. Яагаад вэ гэхээр за яг одоо бид нар өмнө нь одоо илчлэгийн гол их усүр үр тариа гэдэг нөгөө пирамидынхаа суурьнд байрлуулдаг гэсэн шүү дээ тийм ээ. Одоо гэтэл бол тэр суурь маань баг өнцөг нь болцсон тий. Тэгтээ бас хүмүүс тэр чинь нөгөө гурвалжин болохоор эргүүлүүл яах вэ гэж янз бүрээр бас хараад байлээ. Бид нар шууд харж байгаагаар яг ингээд пирамидын дээд хэсэгтээ ингээд уургалаг хүнс доошогоо ингээд шүгэр буюу баг хэрэглэх юм дээр ингээд үр тариач юм шиг харагдаж байгаа боловч бас ингээд эргүүлээд харуул бас өөр юм байлээ тий. Эргүүлж үзээгүй. Хамгийн гол нь яг хөө зөрчилтэй мессежүүд там их байгаа нь олон нийтийн анхаарлыг их татж байгаа ялангуяа судлаачдын донд. За зөрчилтэй гэдэг нь зөрчилтэй мессежүүд гэхэлэр за одоо тэр зөвлөмжөөр болвол одоо өөх тос төлхөө хэрэглээ. Тэ одоо бүр өөхөн тосонд юма шарж хайрч хуур гэсэн эрүүл өөх тос гэж бүр амар онцлсан. Тий, эрүүл өөх тос тэр маань одоо амьтны гаралтай өөх тос гэл тий байж болно. Тэрийг одоо төлхөө бас хэрэгэл гэсэн юмнууд байгаа жишээлбэл. За тэгээ уургалаг хүнс бас их хэрэгэл гэсэн юм байгаа тий. Гэтэл яг ингээд наривчлаад үзэх юм бол хансан өөх тосоо 10% сэтрүүлэхгүй гэж байж байгаа байхгүй юу? Хөвчнөх шиг. Тэгэхээр одоо энэ чинь хансан өөх тос 10%-аар өмнө нь ингээ хэтрүүлэхгүй гэж байж хад одоо ийм их уургалаг хүнс ч юм уу амтны гаралтай хүнс яхалаар хансан өөх тосоо 10% хэтрүүлэхгүй яаж байх юм? Тийм үстэй. Ингээ зөрчилдөд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээ судалгааны үндэслэл нь ер нь яг бодит байсан юм уу тий гэдэг дээр бас янз бүрийн эрдэмтдийн дуу хоолой бас гарч илээ. Тий. Яг нэг таны саяны хэлсэн чинь би нэг юм юу санаад орчлоо. Одоо жишээлбэл сошиал дээр хүмүүс айгүй энэ нэг гайдлайныг буруугаар айгүй их тайлбарлаад байгаа талууд их харагдаад байгаа. Жишээлбэл ярил carnivore diet сурчилдагч байдаг юм уу те байвал одоо би анханасаа айгүй их зөв юм хандлагаар явж ирсэн юм аа. Эсвэл ямар нэгэн гурил будаа идүү дэглэн байвал энэ одоо зөв байсан юм аа шиг тийм гих талаар тайлбарлаад байгаа. Тэг яг таны саяны хэлдэг шиг нэг хансансын 10% дотор байлгана гэж заасан боловч гайдлайн дээр ингээд нэг хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг ингээд нэгжээр заагаад өгсөн байгаа шүү дээ. Гурил будаанасаа юм хэрэгэл, махаасаа юм хэрэгэл, сүү тараг гэдэг. Тэгээ би тэрийг зүгээр нэг ChatGPT-гээр оруулаад ингээд тооцоолоод үзэхгүй юу. Тэгсэн чинь дунджаар иймэрхүү байдлаар хэрэглэхэд миний хансансны хэрэглээ хэд болох вэ гэхэд нэг 15-аас 20% гэж надад 20% бол элбэх хүрнэ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг тэр гайдлайн дээр бичснээр одоо хооллоход хансансны хэмжээ маань 20% хавцаа байна гэдэг бол тэр одоо зөрчилдөд байгаа гол талууд нь бас болж байгаа. Дээрэс нь Америкт одоо яг энэ судалгааныхаа одоо юун дээр бичсэн байгаа нь 82% нь одоо юу гэдэг хансансныхаа хэрэглээг хэтрүүлдэг гэсэн судалгаанууд байна. Одоо Америкийн одоо иргэдэн гэсэн үг шүү дээ. Гэхэд тухайн хүмүүс одоо өөх гэдэг юм бол яах вэ гэдэг судалгаа хийж байгаа. Тийм байхгүй тий. Тэгэхээр угаасаа нөгөө нэг за тосны хувьд ингээд ярихад бол тийм байна те. Дээрэс нь уураг гэхэлэр чи уураглагхүнс одоо мах сүү чин дандаа тос дагуулдаг байхгүй те. Тосгүй мах, тосгүй одоо сүү за яг хөө тослогийг наавал яг хөө тослоггүй сүү гэж гарах л байх л та. Гэхдээ жишээлбэл мах бол тосгүй мах гэж байхгүй шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Тэгэхээр чин одоо яах юм бэ гэх нэгдүгээрт хоёрдугаарт одоо зүрх судасны эрсдэл гэдэг ингээд бүр эмчнэрийн бүр гайдлайн байгаа шүү дээ тий. Одоо хансан тосыг тэдэн хувиас дээшгүй олон хансан тосыг тэдэн хувьд гэдэг ингээд бүр тэх юм бол нөгөө цусны үзүүлэлтүүд сайжрна гэдэг. Тэр чинь бас л ангаахын салбарын судалгаануудын үндэслэл дээр гарсан байгаа шүү дээ тий. Гэтэл тэгвэл одоо зөвхөн энэ чинь хоол тэжээлийн асуудал биш байхгүй. Ингээд мах амтны гаралтай өөх тосыг түлхүү хэрэглээ гिचгаар тэгвэл эрүүл мэндийн салбар яах юм бэ? Тий. Одоо нөгөө зүрх судасны жишээлбэл өвчтнүүд дээр барьдаг гайдлайнууд юу болох юм бэ? Гэт ингээд бүр аюулгүй олон зүйлийг хамарна. За дээрэс нь одоо Америкийн нэгдсэн улсад чинь нөгөө нэг өдийн хоолны хөтөлбөр тэрэн дотор сүүний одоо хэмжээг бол бүр тослоггүй сүү гэж заасан байдаг байхгүй юу?
тий. Гэтэл тэр чинь одоо тослогтоос уулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө халамжийн хөтөлбөрүүд чинь нэг ёсны халамжийн хөтөлбөрүүд шүү дээ. Халамжийн хөтөлбөрүүд яах юм бэ? Үйлдвэрлэгчид яах юм бэ? Ингээд бүр айгүй өргөө өрөөний асуудал болж байгаа байхгүй. Энэ зөвхөн бидний тавг дээр идэх хоолны асуудал биш. Тий энэ бүр улс орны салбарын бодлогын асуудал болж байгаа. Тэнцэн нэг хоёулаа яг подкаст эхлэхийн өмнө ярилцж ирсэн шүү дээ. Сони шиг багш надад юу гэж хэлсэн гэхээр саяны одоо судалгааны үндсэл нь би яг уншихад 444 хуудас байсан байхгүй. 444 хуудас. За би ер нь бол бүгдийг нь уншаагүй гэхдээ товчхон ингээ арах 444 хуудас. Тэгэхэд нөгөө нэг өмнөх гайдлайнууд одоо юу гэх юм те бусд гайдлайнууд яаж гардаг вэ гэхээр доороо иж зөвхөн хэдхэн шимт үдс дээр 1000 хуудас 1500 хуудас гэж гардаг. Тэгээд нөгөө нэг энэ гайдлайны хамгийн шүүмжлээд байгаа тал нь одоо таны илтгэр одоо богино хугацаанд одоо юу хангалтгүй гэж ингэ шүүмжилж байхгүй. Тэг би яг хуу ийм шинэ гайдлайн харахаар гарч ирэхээр нь одоо Америкийн нөгөө шимт хичээлийн салбарын профессорууд юу ярих нь гэдэг ганц хоёр хүний яриаг сонссон л доо. За тэгсэн чинь одоо яг энэ зөвлөмж хэмжээг өөрчлөхөд одоо жишээлбэл за ер нь зөвлөмж хэмжээг хараа яаж хийдэг вэ гэдэг дээр нэг товчхон бас нэг яачих уу тийм. Америкийн нэгдсэн улсын хувьд бол айгүй өвөрмөц. Яагаад гэвэл энэ хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг одоо манайхаар бол хөдөө аж ахуйн яам USDA гэдэг United States Department of Agriculture хөдөө аж ахуйн яам нь эрүүл мэндийн салбартайгаа хамтраад гаргадаг байхгүй. Гэтэл Монголд бол яадаг эрүүл мэндийн яам гаргадаг үстэй. Хөдөө аж ахуйн яам гаргадаг юм оролцохгүй байх. Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар эрүүл мэндийн яам тэрийг чинь гаргадаг байхгүй. Гэтэл Америкийн нэг тал болохоор хөдөө аж ахуйн яам, хүнс хөдөө аж ахуйн яам нь эрүүл мэндийнхтайгаа нийлж байгаад гаргадаг байхгүй. Нэгдүгээрт. Тий. Тэгээд ер нь яг хамгийн анх яг энэ Америкт нөгөө dietary guideline яаж гарсан түүхийг авч үзэх юм бол одоо бид нар нөгөө илчлэг тооцоход 1 грамм нүүрс ус 4 килокалори гэл ингээл Atwater коэффициент гэдэг шүү дээ тэрийг бол тий. Тэр Atwater гэдэг хүн анхны guideline-ыг гаргасан байхгүй юу? Тэгээд тэр хүн яаж исэн гэхлээр тэр хөдөө аж ахуйн яамны нэг хэлтсийг хариуцж исэн химийн мэрэгжлийн хүн байхгүй юу? Химийн талын тэг 1800 хэдэн онд л дээ 90 хэдэн онд ч үлээ тэр USGS за ерөөсөө ийм гайдлайн гаргая гэхний юу гаргачихсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн яам нь болохоор одоо тариаланчид те одоо хөдөө аж ахуйн салбарын хүмүүсийн үйл ажиллагааг дэмжих бодлого явуулна шүү дээ ер нь бол те. Тэгэхээр тэр үеийн одоо тэр үед одоо шимт хичээлийн шинжлэх ухаан ингээд тусдаа бий даасан хөгж байгаагүй. Хүнс судлал хөдөө аж ахуй гэдэг ингээд байсан тий. Тэгэхээр яг хөдөө аж ахуйн салбараас нь анхны гайдлайн гарсан байхгүй. Тэгээ шүүмжлэгдсэн. Яагаад шүүмжлэгдсэн бэ гэхэлэр энэ хөдөө аж ахуйн одоо тэр хамааралтай тий фермерүүд ч юм уу одоо тэд нар чинь бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ шүү дээ. Тэдний үйл ажиллагааг дэмжих зорилготой байна. Шинжлэх ухааны үндэслэл бага байна гэж шүүмжлэгсэн байхгүй. Тэрнээс хойш хөндлөнгийн судлаачдын зөвлөл гэдгийг заавал бүрдүүлээд тэрүүгээр ингэж одоо сүүлийн үеийн судалгаануудыг те ингэж ревю ингээд уншаад танилцаад тэгээд дүгнэлт хийгээд тэрнээр нь үндэслээд энэ гайдлайныг гаргана гэсэн юм хуулийн өөрчлөлт орсон. Яасан тий. Сая яг таны хэлсэн чинь нэг юм санаад орчлоо. Би энэ гайдлайн дээр уншсан. Нэг юм уншсан байхгүй. Тэгсэн чинь юу гэж байсан гэсэн чинь саяных дээр зүгээр жишээ авахад хөдөө аж ахуйн яамнаас гаргуул тэр хөдөө аж ахуйг дэмжинэ үстэй. Ер нь бол тий энгийнээр бодвол тий тэх юм байна. Тэгээ саяны гайдлайн дээр нэг орсон юу байсан чинь нэг хөдөө аж ахуй, мал аж ахуй нэгээ дэмжихийн тулд гэдэг бүр яг ийм бүтэн нэг 4-5 мөрчлөө ийм яг ботого орцсон байсан. Тэгээ энэ амар сонио утгатай. Дээрэс нь би нөгөө нэг хүмүүсийн ингээ бас ревюг уншлаа да YouTube дээр байгаа зарим төрлийн юмнууд. Тэгсэн чинь ийм утгатай юмнууд байна гэсэн байдлаар айгүй шүүмжилсэн байсан. Яг
гол утга нь бол яг таны хэлсэн чинь. Тэгээд яг нөгөө түүхийн процессыг харахаар за тэгвэл ер нь хүн амын эрүүл мэндийг те одоо ингээ хоол хүнстэй холбож авч үзье гэх. Тэгээд угаасаа ингээд хөгжил явсаар агаад ингээл эх орны ишээ дэлхийн 1-р дай 2-р дай ингээл те 2-р дайнаас хойш яг ингээд шимт хижээлийн салбарч гэдэг юм уу те энэ асуудал чаг хурццтай хөгжиж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр үеэс одоо эрүүл мэндийн яамтайгаа хавсарч гайдлайнуудыг гаргадаг гэсэн байхгүй. Эрүүл мэндийн яам нь болохоор за одоо хүн амын өвчлөлийн чиг хандлага ямар байна те ямар шалтгаантай байж болох уу гэдгийг судлаад тэгээд хоёулаа ингээд нийлээд. Тэг яг саяны чиний хэлсэн шиг одоогийн бас шүүмжлэл дээр жишээлбэл юу дагуулж байгаа гэхэлэр энэ хитрхи нөгөө нэг жишээлбэл сүү үйлдвэрлэгчтэй мах үйлдвэрлэгчдийн бодлогыг барьсан байна гэсэн шүүмжлэл гарч байгаа байхгүй юу? Одоо аж ахуйн талаар их тэмцсэн байна гэдэг. Тийм. Тэгэхээр тийм талтай байж магадгүй. Бас ер нь харахад бас магадгүй л харагдаж байна л да тий. Ер нь бүтц юуны ханах юм бол ер нь тийм шүү дээ. Ер нь улс орны одоо жишээлбэл за хүн амаа мэдээж эрүүл сайхан байлгахыг гэсэн зорилго мэдээж нэгдүгээрт. Гэхдээ хүн ам чинь мэдээж эрүүл байхын тулд улс орны олон салбарын бодлого ингээд нэг зүгт хэрэгжиж хүн амч ирүүлвэ шүү дээ тий. Тэр дотор одоо хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар яалтж байхгүй орно шүү дээ. Тэгвэл хоол чинь тэр салбараас ирж байгаа юм чинь тий. Тэгэхээр энэ бол бүр ингээд түрүүний миний хэлсэн тавган дээрх асуудал биш. Энэ улс орны эдийн засгийн асуудал байхгүй. Өнгөц зүгээр тавг гэж бас ойлгож болохгүй тий. Тэгэхээр одоо тэр улс орн чинь за хүн сүдэ аж ахуйн салбараа дээрэс нь эрүүл мэндийн одоо түрүүн чи зөндөө олон зардал гарч ийн гэж шүү дээ тийм ээ. Тэр бол үнэн. Одоо манай улсад ч гэсэн эрүүл мэндийн зардал чинь ер нь архаг өвчин маш их зардал зарцуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг ингээд яаж баланслуулах уу гэдэг бодлогын асуудал байна. Тэгээ энэ дээр жоохон хөнгө хандсан гэж судлаачтай айгүй их шүүмжлэлтэй. Гой санал байна. Гой мэдээлэл байна гэх юм уу те. Тэгээд шүү дээ. Зөв чи асуултаас. За тэгэхээр ерөнхийдөө саяны утгыг хоёлоо жоохон задлаа гэж бодлоо. За саяных зүгээр гайдлайнаа үнэн гэж үзэх юм бол дотор нь одоо яг наривчлаа задлах хэрэгтэй болно тий. Хоёлоо тэгэхээр би зүгээр яг ууралаг хүнснээс эхлэе гэж бодлоо. За энэ дэр нэг уураг, цагаан эдээ, өөх тос гэл ингээл ангилсан байгаа. За ууралаг хүнсний хэрэглээг энэ дэр уургийн хэрэглээг нэмсэн байгаа. Гайдлайн дээр өмнө байсан граммаас бараг 50-аас 100% бараг нэмчихэж байгаа асуудал. Тэгэхээр бараг 2 дахин нэмчихэж байгаа асуудал байна. За тэгээд энэ дэр эхэлж байгаа гол утга нь юу вэ гэсэн чинь бид уургийн эсрэг дайн зарлах, дайныг ер нь бол зогсоож байна. Ер нь бол дайныг доосгож байна. Ер нь эцэлцэн гэдэг утгатай ярьж байгаа. Тэнгүүтээ нэг уург арай илүү нэмж хэрэглэх юм бол яг энэ нэг үндсэл дээр бол тэгж ütсэн байлээ. Жингийн менежмент, бодисын солилцооны хам шинж, бодисын солилцооны төр бүрийн өвчнүүд, за дээрээс нь юу вэ л да тархалт одоо энэ юун дээр сайн нөлөө үзүүлэх юм аа гэдэг нэг одоо юу гэхээс үндслийг хүчээ тэрэн дээр судалгааны юм хідэн юунууд. Тэгэхээр тэрний харахаар бол цөөх харагдчихжээ лээ судалгааны юмнууд. За тэгээд гол зүйл нь бол арай л уурах хэрэглэл та жоохон турнаа. Одоо саяны 70% тархалттай жилүүлж гинтэй байна гэсэн эдний эсрэг зогсож байна гэдэг байдлаар ойлголтоо ер нь бол бичсэн байлээ. За энэ дээр таны бодол ер нь бол ямар байгаа? Харин тий одоо хуучин юугаар болвол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгуулагч угаасаа ингээд том улсуудын гайдлайныг харж байгаа тий бас ингээд нийтлэг юу гаргадаг штэ. Тэгээд Америкийн хувьд ч гэсэн өмнө нь бол насан турш хүний эрүүл хүний тий уургийн хэрэгцээг бол 1 кг биеийн жин дутуу 0.8-аас 1 гэж тий үздэг гэсэн штэ. 0.8-аас 1 г уург гэж тий. Одоо болохоор 1.2-оос 6 мургаа 1.6 болгосон. 1.6. Үндсэндээ бол бараг 2 дахин нэмсэн гэдэг үг. Тэгэхээр одоо зүгээр практикаар ингээ аваад үзье л да. За 1 кг жинд 1 г уурга гэдэг чинь 60 кг жинтэй өмд чинь 60 г уурга шүү дээ. За 60 г уурга гэдгийг одоо яг хуу ингээ үзэгчд маань яг хийдэн бэ гэж баримжаалахад одоо мах жишээлбэл 100 г уургатайг бодоход 60 г чи 300 г мах байхгүй тий. Гэтэл 1.6 г уург 1 кг биеийн чинь тэгэхээр чинь хэд вэ? 600 г мах байхгүй юу? 600 г мах.
махан дээр зүгээр ботход тий. Дам махаар ботход. Тий, дам махаар ботход яг өөр их усүрээс уураг авж байгаа л да. Гэхдээ дам махаар ботход тийм болж байгаа нэгдүгээрт. Тэгээ уургийн хувьд бол уг нь яг энэ шинт бодисуудын хувьд хамгийн сайн судлагдсан юу байхгүй юу? Уураг бол хамгийн сайн судлагдсан насны төвшөнд тий. Одоо жишээлх юм бол нялхнараа хүүхдийн уургийн хэрэгцээ ямар уу гэхэд хүүхний сүүний одоо уураг ямар агуулмжтай нэг хүүхэд дунджаар хэдэн литр хүүхний сүү одоо хөхтгөө гээл тий. Тэгээ өсөлт нь яаж явж гин үү? Уургийн нийлэгжилт ямар хурдтай явж гин үү гэдэг ингээ айгүй олон нарийн судалгаануудыг хийжээд одоо за тэгвэл одоо хүүхдийн уургийн хэрэгцээ тэд ах юм аа. Гэх тийм үү. Насан турсан хүмүүсийн хувьд бол одоо нэг азотын баланс гэдэг шүү дээ тий. Азотын балансан дээр нь үндэслээд ер нь орж байгаа азот ч өөрөө нөгөө нэг радиоактив нөгөө радио идэвхтэй азотыг бас үүсгэж болдог шүү дээ. Тэгээд тэрнийг ингэж тракинг хийж ингэж мөшгөх замаар ерөнхийдөө азотын баланс эдрийг бас айгүй оновчтой гарах боломжтой. Тэгээд азотын баланс дээр суурлаад жишээлбэл насан турсан хүний уургийн хэрэгцээг тогтоосон байдаг байхгүй. Тэгэхээр харьцан айгүй сайн судлагдсан уураг болвол. За тэг гэвгэнт ягаад ингээ 2 дахин нэмж байгааг бас би сайн ойлгохгүй байгаа. Тийм сайн судлагдсан одоо судалгааны нотлогоо маш их байгаа. Яг энэ юуны хувьд 1 грамм гэдэг уураг айгүй судалгааны үндэстэй байхад 1.6 болголоо гэдэг. Тийм харин ямар үндэслэл байгаа гэдгийг бас яг сайн ойлгохгүй. Одоо чи жишээлбэл практиктэр ингээд бөөрийн өвчтөй хүмүүс ч гэдэг юм уу те ингээ уургийн хэрэглээ айгүй хянагдах хэвээр хүмүүстэй бас зөндөө ажиллаж байсан шүү дээ тий. Уураг ер нь ихтэх багтахад айгүй юутай эзтэй. Одоо мэдрэмжтэй эзтэй ер нь хүн дээр бол тий. Одоо жишээлбэл энэ дээр зүгээр яасан байлээ л те. Саяны би судалгааны үндэслэлүүдийг харахад нөгөө 1.6 грамм уураг хэрэглээд 1 грамм уураг хэрэглээд ингээ харьцуулаад судалдсан байгаа. Тэгээ 45-аас 70 насны эрэгтэй эмэгтэй гээд тэгээ дунджаар нэг 3-аас 5 жил судалгааны үр дүн ингээ харсан гэж байгаа. Гэхдээ зүгээр тэрэн дундаа ингээд нөгөө нэг үзүүлэлтүүд үзэж байгаа шүү дээ. Тэр чинь юу вэ гэсэн чинь дийлэнхтэй нөгөө нэг таргалалт, биенжингийн бууралт, бодисын солилцооны зарим төрлийн өвчнүүд, чихрийн жижиг гэдэг юм уу те эднэр дээр гол суурлаад юунууд одоо эрүүл хүний биш те. Тийм. Суурилсан харагдаад байгаа. Тэгээд дээрэс нь арай илүү уураг хэрэглүүл арай илүү турчж байгаа учраас гол их усрээ болгоцсон юм уу гэж би бол зүгээр тэгж анзаараад байгаа. Тэгээ уураг ер нь бол таны хэлдгээр айгүй мэдэгдэнэ. Тэгээд гол нэг энэчээр нь авч үзсэн зүйл бөөрийн үйл ажиллагааны алдагдлыг бол бас авсан л байгаа. Бөөрийн үйл ажиллагааны төвдгэнсрийн шүүлтийн үрдэнс тодорхойлоод бөөрийн үйл ажиллагааг нь үнэлсэн тийм байдлаар л авсан бусд одоо маркеруудыг хэмжээгүй байх одоо жишээтэй харагдчихжээ яг таны хэлд. Тэгээд дээрэс нь одоо за уураг гэхлээр одоо Америкт ч өөрөө яг уургийн хэрэглээг өндөртөө бидтэй. Ер нь бол тийм амьтны гаралтай хүнс ер нь айгүй их хэрэгэлдэг тос уургийн хэрэглээг өндөртөө байхад өшөө нэмлээ гэл асуудлууд яригдчихэл байлээ л дээ. Дээрэс нь одоо жишээлбэл ингээд түрүүн би хэлсэн шүү дээ ингээд энэ зөвлөмж тавган дээрх асуудал бишээ. Улс орны ингээд эдийн засаг хүнс үйлдвэрлэл бусад юмны төлөвлөлтийн бас ингээд суур болдог. Ингээд тэгэнгүүт одоо ойрын ирээдүйд нөгөө нэг чихэртэй ус, фруктозтой ус ингээд амталсан ус биш, уурагтай ус маш их үйлдвэрлэн гэж байгаа байхгүй. Эндээс болж. Тэгэхээр одоо тэрийг яаж хянах вэ? Одоо ингээд зохиомлоор ингээд амин хүчлүүд нэмээд, уураг нэмээд ус тий аюу их үйлдвэрлэнэ гэж байгаа байхгүй одоо ойрын хугацаанд. Нөө BCE-тэй ус мус, уургуудтай ус гэж зарим усаа зарагддаг. Тэр бол одоо ингээд бүр ингээд амар их болно. Тэгэхээр одоо бас яах юм? Тэрний үр дагавар яах юм ингээл тийм томоор ингээд жоохон бодох хэвээр тий. Яг саяны таны хэлдэг шиг бас одоо энэ нэг хэдэн судалгааны их усрууд юунуудаа үндэслэлээ тавьсан байгаа юм л. Тэрэн дээр бол яг тийм юу вэ? Саплимент маягаар найруулдаг уургууд одоо тэр уурагтай өөр уснууд гэх юм ийм хүнсний бүтээгдэхүүнээ бас харьцуулаад судалсан нэг судалгааны үр дүн тавьсан байлээ. Тэгээд тэрэн дээр нь бас яг хөө биенжингийн бууралт юм уу ажиглагдаад байгаа. Тэгээд хамгийн нөө юу нээр сонио сүлд нь дүгнэлт гарч байгаа штэ. Дүгнэлтэн дээр нөө нэг уураг өндөртэй хэрэглээд ийм
давуу тал үүсэх нь одоо юу гэх юм одоо энгийнээр бол турах нь нэг арга байж болно гэх нэг тиймэрхүү дүгнэлт үлдсэн. Надад дүгнэлт нь амар их сонир санагдсан. Ямар нэг тийм альтернатив арга байж болно бол тэгсэн мэтлээ зүгээр тураах гэдэг юм шиг байдлаар айгүй их битсэн. Тийм. Тэгээ ер нь бол яг юм гайдлайнууд чинь яг эрүүл хүн дээр тий эрүүл хүндэл зориулсан шүү дээ ер нь л тий. Хүчтэй хүмүүсийнх бол шал өөр юмар явдаг шүү дээ угаасаа тий. Янз бүрийн тустай ингээд бас гайдууд байдаг. Тэгэхээр харин ингээд зөндөө олон янз бүрийн тэр бодисын солилцооны хямрал өвчтөө хүмүүстээр хийсэн судалгаагаа яагаад эрүүл хүмүүсийн гайдлайн дээр суур болгосон бэ гэж бас асуудал л да. За манай монголчуудын төгөл ер нь уургийн хэрэглээ хэр байдаг юм. Тань тэрэн дээр ямар нэгэн байдлаар мэдээлэл байна уу? Хитэрдэг юм уу, багтдаг юм уу ч гэдэг юм уу? Одоо яг хүмүүс ер нь тэглэлсэх байх л та. Бид нар ихээр одоо 1 грамм би 1 кг тум тэгэхээр уусан хүмүүс барах залахгүй. Саяны нэг махаар л барах заллаа гэхдээ бид нар хэтрүүлдэг юм уу? Багтдаг юм уу? Ер нь бол бүр тийм амар өндөр биш шүү дээ. Тэгээ улирлын чанартай айгу хэлбэлцдэг те. Тэгээд яг улирлын юунаас ингээ хамаарад жишээлбэл бид нар хөдөөнийхнийг айгүй их уураг гэдэг хэрэгэлдэг гэж боддог. Гэтэл яг ингээд зуны улирлыг авах юм бол уургийн хэрэглээ айгүй бага байдаг. Хөдөөний маха багасгаж чинь гэсэн. Маха ерөөсө жишээлбэл хотын хүмүүс дунджаар хоногт 100 г мах хэрэглэж хахад хөдөөнийхэн 30 гэх мэтчлэн айгүй багасгадаг байхгүй юу? Яг нөгөө нэг уламжлал маань одоохондоо бас явж л байгаа болохоор тийм уламжлалт таалтын жоох юм үлдсэн байгаа байна. Байгаа болохоор ер нь бол тэр анзаарэгддэг. Тэгээд яг монголчуудын хувьд нөгөө нэг уг нь бол яг ингээд монгол хүний хоол хүнсний хэрэглээ ямар байна гэдгийг бүр ингээд үе шаттайгаар тийм байнга судлах хэрэгтэй байхгүй яг ам руу нь юу орж ийн гэдгийг гэтэл харамсалтай тийм судалгаа бол бараг байхгүй. Айгуу цөөхөн хэсэгчилсэн одоо улсыг хамарсан судалгаа чинь нэг өөр за нэг зүгээр судалгааны ажлын хүрээндтэй нэг жоохон төвөр дээр хийсэн судалгаа чинь бас нэг өөр ахгүй. Тэгэхээр яг энэ улсыг хамарсан ингээд тогтмол судалгааны ингээд хоол хүнсний хэрэглээний дата байх ёстой байхгүй. Тэгжээж одоо тэр монгол хүний жишээлбэл тохирсон монгол хүн тохирсон тэр зөвлөмж хэмжээ гэдэг чинь гарах хэрэгтэй байхгүй юу гэнэ бол тий. Гэтэл одоо бидний баримталж байгаа эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд 2017 онд билүү тий. Зөвлөмжийг шинжилсэн гэд тэрийг болвол яг үндсэндээ олон улсын жишг олон улсын үзүүлэлтийг жишг болгоод ингээ тавьсан байгаа шүү дээ. Нэг А74 билүү тий тэрийг яриад хоногийн хоолоор бол зохистой шимтүүдсэн хэмжээ. Тийм ээ. Тэгээ тэрэн дээр бас ингээд амар хилмээр хил захнаад байдаг юм бэ тийм ээ. Жишээнд одоо хэлж болж чинь нөгөө одоо хэлэх хэрэгтэй би одоо хоол зөвчд бас их энэ подкастыг үздэг байх гэж найдаж чинь тий. Тэгээд одоо тэр зөвлөмж хэмжээ жишээлбэл уураг гэдэг насан туршсан үнд ч одоо хэд идэг л 90 г идэг л хэд идэг лээ. За ямар ч хэлсэн тийм тавьсан ингээ тоонууд чинь цаана бас л судалгааны үндслэлтэй тий бас л ийм тооцоололтоо хийгддэг байхгүй. Тэгээд одоо энэ шимт бодисын зөвлөмж хэмжээ гэдэг үзүүлэлт чинь дотроо айгу ялгаатай олон үзүүлэлтүүдийн юу гэдэг олон үзүүлэлтүүд байдаг. Ганц зөвлөмж хэмжээ гэдэг байхгүй гэсэн үг биш. Одоо жишээлбэл зөвлөмж хэмжээ гэдгийг бид нар recommended dietary юу гэдэг allowance тий recommended dietary allowance-ийг бид нар хоногийн зөвлөмж хэмжээ гэж ойлгож байгаа. Гэтэл одоо бол дэлхийн нийт бол энэ зөвлөмж хэмжээ гэдэг ойлголтоо бүр шинжилээд dietary reference intake буюу одоо хоногийн шимт бодисын жишг хэрэглээ гэсэн юм руу орсон байхгүй юу. Тэрний нэг хэсэг нь RDA буюу зөвлөмж хэмжээ. Өөр бас байгаа adequate intake хангалттай хэрэглээ гэсэн бас нэг тийм үзүүлэлт байгаа. За жишээлх юм бол бид нар эслэг гэхэд чинь adequate intake-аар илэрхийлсэн тоо гэдэг байхгүй юу. Тэр RDA биш. Ямар ялгаатай вэ гэхээр харин яг ямар ялгаатай вэ гэхээр одоо тэр RDA буюу хоногийн зөвлөмж хэмжээ гэдгийг одоо ингээд судалгаагаар тэ эрүүл хүмүүсийг ингээд янз бүрийн байдлаар судлаад нэгдүгээр тогтооно. Тогтоож болох хэмжээ байхгүй судлаад тогтоож болох. Одоо жишээлх юм бол за хүмүүстэй за уураг дээр авч үзье л да тий. За санчрын биеийн хэрэгцээг хангахад жишээлбэл
70 г уураг хангалттай гэдэг нэг судалгаагаар тогтоох нь шүү дээ. Одоо тэр судалгаанд оролцсон хүмүүст те түрүүний азотын баланс эдрээр ингээд тооцоолоод шинжилээд те хянаад за одоо сони ишгийнхт бол 90 г хангалттай. За өөр бас нэг хүнийхт бол 60 г хангалттай гэдэг ингээд тэр судалгаанд хамрагдсан одоо улс орны тэрхүү амыг төлөөсөн хүмүүсийн ингээд нэг хэрэгцээтэй уургийн ингээд нэг тоонууд гарнаа та. Хүн болгон ижилхэн хэрэгцээтэй биш шүү дээ тий. За хоёулынгийнхэд 2 өөр гарчлаа. За 2 өөр гарчлаа. За тэгэнгүүт нэг дийлэнх нь нэг хэрэгцээ гарна. За дийлэнх нь одоо жишээлбэл 70 г байхад за дийлэнх хүмүүсийн нэг 100 хүн судалгаанд хамрууллаа гэхэд за энэ 80% за 70 г уургийн хэрэгцээтэй байт юм байна. За тэрний одоо жишээлбэл өшөө 10 хүн нь болохоор за 90 г уургийн хэрэгцээтэй байт юм байна. За өшөө 10% нь жишээлбэл 60 г уургал хэрэглэхэд биед нь хангалттай байт юм байна гэдэг ялгаатай үзүүлэлт гарна да тий. Өөрөөр хэлбэл уургийн одоо хэрэгцээний тархалт гарах байхгүй. Тэгээд тэрийг ингээ харж агаад за тэгвэл нийт хүмүүсийн 98% нь хэрэгцээг хангах үзүүлэлтээр тэр RDA буюу юг хоногийн зөвлөм чимчээг 50 гэж энэ статистикийн цаана яг тооцол явагдаж байгаа л да. 98%-ийг хангах хэрэгцээ бол ямар вэ гэдгийг тооцоолохоор жишээлбэл 90 г уураг гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр 90 г уураг насан турсан хүний хоногийн хэрэгцээ 90 г байна гэдэг чинь юу гэж ойлгож байна вэ? Зарим хүнийх нь ихтгэх нь байна. Заримд нь таарах нь гэсэн үг үү? 98 одоо жишээ 100 хүн байлаа гэхэд 98-ийнх нь хэрэгцээг хангахаар тийм тоо гэж бодъё л да. Тэгэхээр зарим хүнд тийм 98 чинь их байж болох нь шүү дээ. 60 г-ийн хэрэгцээтэй хүнд чинь 98 чинь бүр их байж болох нь шүү дээ. Зарим нь таарсан байж болох нь байна. Тэгэхээр ямар ч хэлсэн их хүмүүсийн хэрэгцээг хангахаар тавьдаг. Яагаад гэвэл хэрвээ тэр хэрэгцээг хангахаар тавихгүй бол дутагдлууд айгүй хилдэрнэ шүү дээ тий. Тийм болохоор ихэнх хүмүүсийн хэрэгцээг хангахаар одоо тавьсныг за 98%-ийнх нь хүн амын 98%-ийнх нь хэрэгцээг хангахаар тавьсан үзүүлэлтээр RDA буюу хоногийн зөвлөмж хэмжээ. За одоо яг саяныхаас чинь за тэгвэл 90 г-аас доош хэрэглээтэй одоо нэг хүн байлаа гэж бодъё л доо тий. Ингээд жишээ чам дээр нэг хүн ирлээ гэхэд одоо 80 г-ийн хэрэгэлтгээ гэдэг ингээд нөгөө нэг хоолт хижээлийн үнэлгээ хийсэн чинь тэгвэл чи тэр хүнийг уургийн дутагдaltaй хүн гэж дүгнэх үү? Дүгнэж болохгүй байх нь шүү дээ. Болохгүй хэвчээ. Яг дүгнэлт чи 98%-ийнх нь хэрэгцээг хангах тоо юм чинь. Тийм болохоор жишээлбэл одоо тэр хүнийг жишээлбэл те одоо энэ RDA-ээр жишээлбэл хувь хүний эсвэл бүлэг хүмүүсийн одоо хэрэглээний байдлыг үнэлж болно шүү дээ тий. За хувь хүн дээр гэх юм бол за тэгвэл одоо тэр нийт одоо хэрэгцээний тоо байхад чи яг голоор нь байгаа медиан буюу медиан дээр одоо estimated average requirement гэж байдаг байхгүй юу? Одоо тооцоод дундаж хэрэгцээ гэж. Тооцоолсон дундаж хэмжээ эдрийг ярьдаг тий. Тэр хэмжээнээс доош орох юм бол за энэ эрсдэлтэй байж болно гэж үздэг байхгүй. Түүнээс тэр эрттэй харьцуулдаг байхгүй. Тий. Одоо нэг 60-аас 90-ийн хооронд гарлаа гэж бодоход дондор нь 75 явна гэсэн үг шүү дээ. 75-аас доош ивэл магадгүй магадгүй гэдэг тоо гарах гэдэг шүү дээ. Яг тий. Тэгэхээр 75 нь тэр хэмжээ байх гэдэг нь тий. Тэгээ ерөнхийдөө бол яг хөө зүгээр юу яхад одоо жишээл уургийн хэрэгцээ чинь ингээ нормал тархалттай бла 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 гэд үзэх юм бол 90 г гэдэг чинь 1.2-оор хуваахад тэр дундаж медиан үзүүлэлт гардаг байхгүй юу. Тэрнээс доош орох юм бол уургийн дутагдал байх эрсдэлтэй гэж үзнэ. Тий. Тэрнээс бүр өшөө доош ороод бүр хамгийн доотлын тэр 10%-ийн хэрэгцээний хэмжээ 60-аас доош орчлоо гэж үзсэн. Тийм байх юм бол зөвхөн жинхэнэ дутагдaltaй гэж үздэг. Тэгэхээр одоо юу гэх юм амар олон юм бодох шаардлагатай болчихлоо тийм. Одоо энэ RDA гэдгийг би сая хэллээ шүү дээ тийм ээ. Энэ бол нийт хүн амын 98% нь хэрэгцээг хангахуцаар тавигдсан тоо байдаг. За тэгээ түрүү миний нөгөө ам цагт надад хэлмээр байна гэдэг байгаа нь болохоор манай нөгөө нэг A74 дугаар тушаал дээр энэ RDA юм уу эсвэл adequate intake юм уу гэдгээ ялгаж тайлбарлаг байдаг байхгүй. Тийм ямар нэгэн тайлбар байдаггүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо жишээлбэл практикт бид нар хэрэглэхэд айгүй хүндрэл үүсгдэг. Энэ ямар үзүүлэлт юм гэдгийг бид нар мэдэхгүй болохоор юутайгаа харьцуулах юм гэдэг мэдхээ хийдэг байхгүй. Тийм.
За түрүүний нөө эслэг гэдгсэн шүү дээ. Эслэг одоо жишээлбэл насанд хүрсэн хүнд 30 г шиг гэдэм үү те. Эрэгтэй эмэгтэй бол 23 30 байдаг шиг. Эмэгтэй 23 байдаг санагдаад байна. Тэгээ эрэгтэй 30 байдаг. Хүл тоогоор те. Тэр чинь яаж тавьсан бэ гэхлээр тэр хангалттай хэрэглээ буюу adequate intake-ээр тавьсан үзүүлэлт байхгүй. RDA биш. RDA байвал за 98% нь хэрэгцээг хангах хэмжээ бол 30 гэж ойлгох нь шүү дээ. Гэтэл adequate intake гэдэг нь яаж гардаг вэ гэхлээр хүмүүс ингээ ажиглал судалгаагаар те ингээ хараад за нэг иймэрхүү хэмжээ хэрэглэхэд л ер нь болоод байна. Тэ болоод байна. Илүү дутагдал илүүдэл гэж хэлэх боломжгүй. Ингээ судлах гэхлээр боломжгүй одоогийн нөхцөлд. Тийм үед adequate intake. За иймийг хэрэглэхэд л ер нь болно гэж тавьдаг байхгүй. Тэгэхээр 30-аас дээшээ гарахлаар би илүүдлээ гэж хэлэх үү? Боломжгүй. Чадахгүй. Дутлаа гэж хэлж чадахгүй. Бас чадахгүй. Яг жишээлбэл сайн юу бодогдлоо л да. Монголчууд ч бас нэг одоо юу гэх юм те бидний уламжлалт бас хаалт ярил эслэг жоохон бага хэрэглээд байгаа. Гэхдээ эрүүл яваад байгаа. 30 г-д бол яаж хүрэхгүй шүү дээ. Жишээлбэл ярил одоо хуучны уламжлалт одоо их амтны гаралтай хоолнос илүү эргэлдэг байсан сүү цагаад илүү эргэлж байгаа боловч 30 г-д бол ягаад хүрэхгүй. Гэхдээ эрүүл байгаад байсан гэж бодохоор нэрэлт юм асуудал шүү дээ. Adequate intake. Тэгэхээр одоо би түрүүний нөгөө ингээд хоол тэжээлийн судалгааг те ингээд бүр байнгын хийх ёстой гэдэг чинь тэгвэл Монгол хүнд adequate intake нь 10 г байх ч юм уу мэдэхгүй шүү дээ бид нар тэрийг ингээд судалж тогтоох хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгээд би гол нь нөгөө саяны энэ үзүүлэлтүүдийг харьцуулаад хэлээд байгаа нь одоо хоол зүйчид практиктэр тэр одоо A74 юу гэдэг хэрэглэхдээ ялангуяа хувь хүнд ч юм уу судалгаагаар бүлэг хүмүүст хэрэглэхдээ аль үзүүлэлтийг юугаар илэрхийлсэнийг яаж харьцуулж ийн вэ гэдгээ заавал бодох хэрэгтэй. Тий. Тэгжээж бодтоо дүгнэлтээр. Нөгөө нэг интернетээс хүртэл зарим одоо мэдээллүүдийг авч байгаа ш саяных дээр тэгэхэд хүртэл юу гэж бодож ашиглах юм гэдгийг хүртэл бодох хэрэгтэй болчихлоо тэгэхээр ялгаагүй. Тийм. Жишээлбэл одоо саяны одоо энэ Америкийн гайдлайнтай холбоотой өөх тос шүү дээ. Өөх тос чинь RDA буюу зөвлөмж хэмжээ биш байхгүй. Adequate intake байхгүй. Түрүүний одоо 98% нь ийм их хэрэглэнэ гэсэн тийм нотлохоо одоо хүртэл гараагүй байгаа. Тэгэхээр adequate intake ийм л хэрэглүүл яг болно гэсэн үзүүлэлт байхгүй юу та. Тэгээ тэрэн дээр нь яг нөхдүүд жоохон дөрөөлөөд тий. Тэгээд тосоо ингээд их хэрэглэмээр гэсэн байх гэж би зүгээр хардаад байгаа. Тэгтээ одоо яг scientific review-г нь уншаагүй л байна л та. За окей. Ерөнхийдөө бол би бол айгуу сайн ойлгочлаа. Тий. За тий. Би зөв дараагийнхаа сэдвүүл хоёлаа шууд оруулах гэж бодлоо. Дараагийнх нь одоо нэг амар одоо гол яригдж байгаа нэг point нөө eat real food гэхээр одоо яг бодит байгаль дээр хүмүүсийг гэдгийг нөгөө талд нь юу байгаа гэхээр processed food гэж байгаа. Боловсруулсан, хэд боловсруулсан, ялангуяа ultra processed foods гэж байгаа. Энийг аль болох багасгаарай гэдэг одоо гол ойлголт орсон байгаа. За тэгэхээр нөгөө нэг танаас ер нь processed food гэж юу юм? Яагаад бид нар багасгах хэвтэй? Багасгах нь зөв юм уу? Гэдэг талаар асуултаа ойлаа хэлээ. Харин энэ айгүй хэцүү те. Яг гэвэл одооны бид нар ингээ хөгжлийн юунд болохоор боловсруулаагүй хүмүүс гэж байхгүй болно шүү дээ. Ер нь бол те. Ингээд хүмүүсийн амьдралын хэв маяг өөр болж гин те, завгүй болж гин. Эсвэл одоо өөр юмд цаг заваа зарцуулах хүсэлтэй болж гин те. Хин ингээд яг хоолыг цаг зарцуулахгүй. Тийм. Тэгээд тийм болж байгаа болохоор л угаасаа энэ трендийг ч гэдэм үү те, хэв маягийг дагаал үйлдвэрлэгч нар ингээд аль болох хөнгөвчлсөн ажил хөнгөвчлсөн боловсруулсан хүслүүдийг гаргаад байгаа шүү дээ ер нь л тийм ээ. Тэгтээ яг би түрүүн нөгөө анх эхлэхдээ надад тэр мессеж нь таалагдаад байгаа гэдэг нь юу гэхээр Монголд бол одоохондоо бол боломжтой байгаа байхгүй тэр. Ер нь бол тийм монголчууд одоо жишээлбэл маха гэхэд бид нар маха яг жинхэнэ малчны ингээл авч шүү дээ. Түүнээс биш ингээ бүр одоо янз бүрийн нарийн боловсруулалтанд оруулсан тийм юм одоо харьцангуй бага хэрэгжилж штэ. Гэтэл өөр улсууд гэхэд чинь дандаа боловсруулсан бах тийм одоо янз бүрээр боловсруулсан одоо хям зайц болгоод юм уу эсвэл одоо юу гэдгийг хэрэглэхэд ингээд бэлэн болоод бас дээр намтлагч амтлагаа хийгээд нэг юм давтцсан багч гэдэг юм ингээд бэлэн юмнууд хэрэгжилж байна л да. Тийм.
Тэгэхээр яг хоёр талтай. Боломж байгаа дээр уг нь байгалийн хэлбэртэй хүнс хэрэглэх нь уг нь зүгээр байгаа. Тийм. Тэгтээ хөгжлийн явцад бол бид нар боловсруулсан хүнс рүү орно. Тэгтээ боловсруулалтын зэрэг нь хайлт хүртэл байх вэ гэдэг нь бас чухал асуудал тийм. Зарим нь одоо нөгөө бүр ультра процессд тийм бүр ингээд хит боловсруулсан гэдэр байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр бол ялцж байхгүй нь хит боловсруулсан хүнсээс зайлсхий гэдэг нь бол надад бол зөвхөн юм шиг санагдаад байна. Хит боловсруулсан гэхэлэр одоо бид нар нэг юм бичээн харж байгаа боловч тэр чинь жишээлбэл ингээд зөндөө олон юмнуудыг зүгээр холиол тий. Бичсэн саахан байна, гурил байна. Тэгээ гурилэгч бүр даашаа ингээд өөр хэлбэртэй тий гурил орлуулах өөр юмнууд ч юм уу ингээд гаргаад тэрийг холиол ингээд за энэ бол ингээд бидний дээр үеийн хэрэгэлдэг одоо гурил үндэг сахар холсон бичэн биш тий өөр ингээд орцтой дээр байгаа шүү дээ. Олон химийн нэмэлтүүд байна тий амт оруулсан байна. Одоо бид нар гадалтай бичэн идчихин гэж байгаа боловч гадал нь байхгүй тий тийм амт оруулагчтай гэл ингээд хит боловсруулсан байгаад байхгүй. Сайн нэг сонир шиг багшийн хэлдэг дээр хэлэхэд нэг боловсруулалтын зэрэг гэдэг нь ер нь бол махыг хяан болгох уу маха одоо юу гэх тийм хэрцэн байдлаар авах уу ч гэдэг юм уу те эн чинь боловсруулалтын зэрэг нь ярил хэрцэн нь бол зүгээр л баг боловсруулсан байдлаар авч байгаа. Тэгэхээр энэ нь биднэрт харьцангуй асуудалгүй гэж хэлж болох бол хяан боллоо ч зайдс боллоо ч гэдэг юм уу те. За тэр нь бүр цаашлаад ярил сэндвич болгоч байдаг юм. Тэгэх юм бол ингээд боловсруулалтын юуд амжигцмал магадгүй асуудалтай байж болно гэдэг утга багш маань. Угаасаа олон боловсруулалтын явцад шимт хижээл бол ингээл угаасаа алдагдах нь ойлгомжтой шүү дээ тий. За энэ нэг саяны Америкийн гайдлайн дээр нэг юу гол нэг хэдэн баримтууд байлаа. Тэрэн дээр processed food гэдэг дээр нийт ийм 27 мета анализыг аваад судалсан ингээд. Тэрэн дээр ингээд нөө өвчлөлүүдийг одоо өвчлөлт хэр нөлөөлж ийн гэдэг байдлаар. Тэгэхээр нэг highly processed food гэхэр хэд одоо боловсруулсан хүнс хэрэглэхээр за юутсан хамгийн түрүүлээд ярихад таргалалт бол 55% нэмэгдэж байна. 55% нөлөөлж байна. За чихрийн шижинд 48% ихсэж байна. Нөлөөлж байна. За depression гэж байгаа. Одоо сэтгэл готрол мотролд орох байдлыг 28%. За нөгөө мартаж санах байдаг тий. За тэр өвчнийг бол 44% нэмэгдүүлж гин гэж байна. Элэгний өвчин бол 58%, зүрх судасны өвчин 35%, бүх төрлийн хавдрыг 21%. За тэгээд бүх төрлийн нас баралтыг 15% нэмэгдүүлж байна гэдэг ийм одоо гэх юм зурган байдлаараа одоо оруулснаас гадна одоо ингээд судалгааны хүнслүүдийн хүртэл амирх оруулсан. Тэгэхээр нэг ийм учраас боловсруулсан хүнснүүд хэд боловсруулсан хүнс хэрэглэх нь таны эрүүл мэндийн сөргөөр нөлөөлөд байгаамаа гэдэг юмнууд амирх орсон байна. Тэгэхээр энэлийн харуул надад бол амир гоё харагдаж байгаа. Тийм надад ч гэсэн сая сонсоход бол зөвл санагдчихээн тэр талаараа бол. За гих мэтчлэн байна гэсэн үг байна. Тэгэхээр юу хүн үзэж байгаа үзэгчтэй бол юусэн боловсруулсан хүнс гэдэг чи одоо байгаль дээр байдаг төрхөө хэдийн хэмжээнд алдна. Одоо юу хин те тэрнээсээ л өөр л болоод байна. Би бол зүгээр энгийнээр бол тэгээд ойлгочих гээд одоо хүмүүстэлдэг. Тэгэхээр байгаль дээр байгаа бүтц одоо саяны багш хэлдэг шиг бичээн гэдэг чинь байгаль дээр ийм бичээнээрээ байх уу гэдгийг бодох те байхгүй бол энэ одоо боловсруулалт их орсон. Харин тий. Гэл хям бол байгаль дээр ингээд хямаараа байх уу гэвэл бас хэцүү гэдэг шиг тий. Эсвэл яг бүр нөгөө хэрэглэгчдэд амархан гэх юм бол ингээд шошго айгуу чухал шүү дээ ер нь бол тий. Шошгын мэдээлэл ингээд уншихаар за орц гэдэг дээр айгуу урт чигсалт байх юм бол унших ч хэрэггүй. Тэр бол хит боловсруулсан хүнслэгээ ойлгож байгаа. Хамгийн энгийнээр л тий. Зарим бүр айгүй урчгсалт өгдөг шүү дээ. Бүр ингээд тестад юу гэл яг бичих ёстой үйлдвэрлэгч. Тэгвэл яг хэрэглэгч сонголт хийхдээ тэр яг орц найрлага буюу ingredient гэсэн хэсгийг ингээд харахад маш урчгсал байх юм бол шууд энэ боловсруулсан хит боловсруулсан хүнсэл гэж ойлгож байна. Манай одоо нэг танаас л би асуучих гэж л манай хэрэгэлдэг ерөн цагаан гурилан бүтээгдэхүүнд одоо боо мов хэд боловсруулсан хүнсэндээ орох уу? Боонууд байна, талхнууд байна. Одоо бидний хэрэгэлдэг одоо бараг гол бараг хүнсний бүтээгдэхүүн болчихлоо шүү дээ. Бас биш юм аа. Тийм. Бичээнүүд миний түрүү хэлсэн одоо янз бүрийн ингээл нэг бичээнүүд гэдэг шүү дээ. Тэ ялангуяа хүүхдүүд аягүй их ингээд хямдхан гэдэг тэ ингээд тэдний чинь ингээл харахаар харин хамгийн их боловсруулснууд аахгүй. Тийм.
За үзэгчд маань сонсч ивэл ер нь олон орц орсон л байх юм бол хамгийн асуудалтай. Тэгээд яг түрүүний миний датагаар хэлдэг шиг саяны таргалал чихрийн шижин хавдарч гэх юм уу те. Одоо сэтгэл готролт хүртэл хоол идээд орох нь шүү дээ гэж ойлгох нь. Тэгээд бас энэ Америкчуудын яг нөгөө талаар зөв логикоор бодоход одоо тос уураг их хэрэглэх юм бол цадах мэдрэмж айгу төрөн штэ тий. Бид нар чинь зүгээр аягийн халбах тос ингээл амандаа оруулахад шууд ингээл пэлбидэг үстэй. Тийм хурдан ингээд сигналын болдог штэ тархинд ингээд садалтын сигналын тий. Тэгэхээр яг ингээд цадах мэдрэмж төрөө тий удаан цадах мэдрэмжтэй явдаг болохоор нөгөө талаар иймэрхүү хит боловсруулсан хүнсний хэрэглээ бас уурах тий гэдэг утгаарч бас оруулсан болов гэж бас бодоод байгаа. Логикоор зүгээр бодоход тий. Яг дөнгөл энэ хит боловсруулсан хүнс чинь ингээл хэрэглэх тусам улам ингээл хурдан өлсөөл тий ингээд craving гэдэг шүү дээ тий ингээд бүр нэхэд идэг тийм болоод идэг шүү дээ. Гэтэл яг мах тосыг хэрэглэхээр удаан цадаад тий өлсгөө удаан яваад тэгээд ийм жижиг сажигэн мэдэх байдал байх хэвээр болов гэж бас бодсон. За энэ дээр одоо бас дараагийн нэг сэдв бол сахарны асуудал байна. Одоо нөгөө бидний хэлдгээр сахар орлуулагчны асуудал байна. Тэднээс амар их өндөгдсөн байх шиг байсан. Тэгээ та бас нөгөө эхлэхийн өмнө хоёлаа ярьж хат бас нэг тий яг уу сахарын хэрэглэн дээр иймэрхүү мэдээллүүд бас байна гэдэг талаар. Сахарын хэрэглэн дээр бол яг өмнөх зөвлөмждөр болохоор 6 хүртэлх насны үлүү дээ. Бодвол сургуулийн өмнөх насны ахта хүүхдүүдэд одоо нэмэгдэл сахар одоо сүүг гэхэд сахартай ч гэдэг юм уу те ингээд нэмэлт сахар орсон байгалийн өөрөөсөө биш те одоо жишээлбэл ундаамдаанууд бүгд л орно гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо сүүг гэж лактоз гэ өөрөө байгалийн сахартай шүү дээ те тийм биш. Нэмээд дээрэс нь одоо сахар нэмсэн гэсэн утгатай байхгүй. Тийм нэмэлт сахар орсон бүтээгдэхүүнийг хязгаарлана гэсэн заалт байгаа. Одоо шинэ зөвлөмждөр болохоор насыг ахиулсан байл 10 нас хүртэл нэмэлт сахартай бүтээгдэхүүнийг хязгаарлана гэдэг. Тийм. Тэгсэн байлээ. Хэр зөв үү ер нь? Одоо сүүлийн үед ч одоо сахарын хэрэглээ attention те нөгөө анхаарал төвлөрөл тэгэл янз бүрийн нөлөөтэй гэл байгаа. Тэгээд одоо харин нөгөө нотлохоо нь ямар байгаа юм бол уншиж амжааг болохоос мэдэхгүй. Тэгвэл ер нь яаж ч бодсон бас зөв л ах л та. Ер нь бол сахар. Энэ нүнгийн сахартай ирэх судалгаанууд нь бол харьцангуй юу юм лээ? Айгу олон гэх юм уу? Харахад одоо жишээлбэл жишээ аваад яасан 54 мета анализ юм юу оруулсан гэд. Тэгээд тэрэн дээр нэг юм 4 гол бүлэг болгоод сахартай нэг судалгаанууд хийгдсэн байлээ. Эхнийх нь юу байна гэсэн чинь сахар угалсан ундаанууд гээд хоёр дахь нь болохоор нэмэлт сахар, нэмсэн сахар тань хэлдэг шиг ундаанаас өөр бүтээгдэхүүн гэсэн үг. Гурав дахь нь болохоор 100% жүүснүүд гэж байгаа нөө. Бидний нэг бас ирүүл гэж бас зарим хүмүүс сүнэлдэг шүү дээ. 100% жүүснүүд тэгээд нөгөөх нь болохоор сахар оруулагчтай ундаанууд гээд ингээд 4 юм утсан байгаа. За тэгээд нэг ерөнхийдөө ингээд багслаад үзэх юм бол сахар агуулсан ундаанууд нь яаж нөлөөлж ийн гэсэн чинь илэгний одоо өөхлөлт илэгний өвчнүүдийг 39% нэмжин. За тэгээд таргалтыг 17%, чихрийн шижин 39% гэл ингээл за депрешнийг ялангуяа 25% гэл ингээл амар их нэмжин. За тэгээд шүдний өвчлөл хамгийн их нэмж байгаа нь 60% гэж байгаа юм. За тэгэнгүүт нөгөө нэг 100% жүүс мус гэд бид нэр эрүүлгээ үнэлээд байдаг. Тэд нар яаж юм гэсэн таргалтад бас их нөлөөлж байна гэдэг судалгаанууд байна. За чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлэх байдал нь 7% ч гэдэг юм уу те бас ингээл нөлөөлөл байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ дэр тэр 100% жүүс гэдэг дэр нэг юу хэлчихв. Одоо хүмүүс ингээд хараа 100% жүүс гэл ингээд 100% гэл ингээд нэг бөөрөн хідэр айгу том бичсэн байдаг шүү дээ жүүсэн дээр тий. Тэгээд сайн унших хэрэгтэй нөгөө шашиг унш гэдэг чинь. Тэгээд сайн унших юм бол айгу жижигхэн дээр концентрат нь 100% жүүс байсан гэж бичсэн байдаг байхгүй юу. Одоо тэр нэг өтгөрүүлсэн концентрат жимсний одоо нэг өтгөрүүлсэн сүс шүү дээ тий. А тэрий чинь найруулад тэр жүүсийг хийж байгаа байхгүй юу. А тэгэхээр тэр жүүс нь жишээлбэл тэр ашигласан концентрат нь л 100% жүүс байсан гэснээс биш тэр жүүс гэсэн бүтээгдэхүүн 100% гэсэн үг биш байхгүй. Тэрэн дээр ч өвшөө сахар маахар нэмээд ингээд те янз бүр юм бас нэмж болох байхгүй юу. Тэгэхээр нөгөө шошиг унш гэдэг чинь яг ингээд
бичсэн байдаг байхгүй. Энэ бол маркетинг байхгүй. 100% juice гэдэг чинь хэрэглэгч тэрийг бүр ингээ баг харж байгаад тэ яг 100% гэдэг эргүүл тойруулаад ингээд уншихад за энэ бол 100% биш юм аа гэдгийг ойлгох. Тэгвэл шууд ингээ асууж марсарагдлаа. 100% juice гэдэг нь яаж мэдэх юм? Яаж мэдэх юм бэ? Тий, ямар juice вэ л одоо би 100% яг juice авсан гэж өөрийгөө мэднэ гэсэн үг. Одоо тэр юунд ч ингээ бичсэн байгаа шүү дээ. Одоо ямар байдлаар бичигдэх үүсгдэг вэ? Одоо ингээд энэ одоо шүүстэй жимсний ч юм уу ногооны 100% жимс ногооноор хийгцээ ямар нэг нэмсэн сахар болон бусад амтлагч ороогүй ч гэдэг юм уу ингээд байх хэрэгтэй байхгүй. Одоо нэг одоо том ингээ 2 литр метрээр савлцсан 100% гэсэн ингээ жүүснүүд ингээ харахад концентрат нь 100% жүүс байсан. Ингээд тэр өтгөн шүүсийг бид найруулаад шүүс болгож байгаа шүү дээ. Тэгээ зарж байгаа. Гэтэл найруулахдаа бид өөр юм нэмж болох байхгүй. Концентрат чинь 100 байсан уу? Байсан. Окей. Гэхдээ тэрийг ашиглаа хийсэн жүүс чинь 100% байх албатай үгүй байхгүй. Тэгэхээр нэг хүмүүсийн юугаар нь жигэд тархиар нь сийгадчлаа гэдэг шиг тийм. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл яг иймэрхүү маркетинг зөндөө байдаг шүү дээ. Транс тос гэлтэхэд тийм. Zero trans гэл ингээд байдаг шүү дээ тийм. Гэтэл яг үнэндээ жишээлбэл транс тос нь за одоо зүгээр жишээ шүү 0.3% байж болно шүү дээ. Гэтэл тэрийг ингээд бүхэлдэлтэй 0.3-ыг бүхэлдэхээр хэд болох юм? Нөө тоймол гэдэг шиг гэмээр тийм. Тоймол л тоо. Тэгэхээр тэгэл болно. Тэнгүү тэгэл гэвч. Яг нөгөө нэг юу санаанд орчлоо. Би сая нөгөө оюутнууд хичээл орж явахдаа нөгөө нэг nutrition claim гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр чи нөгөө нэг low fat тий яг zero fat гэдэг шиг no sugar юу юм те хэдийн хэмжээний сахарыг no sugar гэж бичгийн гэдэг шиг яг тэр байхгүй юу. No sugar гэдэг чинь sugar байхгүй гэсэн үг бас биш үстэй. No salt гэдэг чинь salt давс байхгүй гэсэн үг биш байхгүй юу. Тэ тэгэхээр нүг эн чинь нүг хэрэглэгчлэлтээр нүг амар хэцүү асуудал болж байгаа бох тий. Одоо тэгэхээр л үйлдвэрлэгч үг бүх мэдээлэл шошхон дээр л үнэн тавих хэвээр. Тэр тийм болохоор хэрэглэгч шошгол айгу самших хэвээр байхгүй. Тий. Шошго уншихыг түл бид нар хаана яаж сурах юм? Ер нь би зөвөр үзэгчдийнхээ өмнөөс суучлаа. Ер нь хаана яаж сурах хэвтэй? Ер нь яаж сурах вэ? Одоо жишээ зөвөр олон улс Япон ч гэдэг юм арай илүү nutrition өгсөн газрууд ер нь яаж сурдаг юм бол тань. Сургуулийн боловсруулалтаар л болгох гэдэг шүү дээ. Тийм. Одоо жишээлбэл Японд гэхэд нөгөө манай хүүхдүүд сурж ирсэн болохоор би яг мэдээд байна л да. Нөгөө яг эрүүл мэндийн боловсрал гэдэг хичээл байхгүй. Гэхдээ яг нэг тийм эрүүл мэндийн боловсрал өгдөг нэг тийм цаг байдаг байхгүй юу? Тэрэн дээр болохоор ингээд шошго уншихыг ингээд тайлбарлана. Тэгээд юу яадаг? Практик хичээл нь болохоор тэр хүүхдүүдийн дэлгүүр явуулаад бүтээгдэхүүн сонгуулад тэгээд тэр хүн бүтээгдэхүүнийхээ ингээд шошгыг уншиж ингээд Японч айгуу гой практик хичээлүүд айгуу ихтэй байдаг байхгүй 3 дугаар анги жишээлбэл энэ ордог байхгүй тэгээд одоо нэг бүгдээр нэг юм хавцас хүзүүндээ зүгэл явж идэг тэгээд бүтээгдэхүүнээ сонго хавцсан дээр ингээд бичнэ тэгээд тэр бүтээгдэхүүн юм байсан да ингээд бичдэг байхгүй тийм юуныхын талаар биш гэсэн үг үү? Найрлага өдр тийм. Одоо даалгавар нь нэг найрлага байна уу? Тийм. Тэгээ тийм практик даалгаврууд айгүй ихтэй хичээл нөгөө практикаар их ордог байхгүй бас. Жишээлх юм бол одоо яг тийм үрхийн эдийн засаг масаг гэдэгтэй холбоотой ингээд мөнгөө те яг ингээд яаж тооцох гэд бүр баха ингээд ордог байхгүй. 4-р ангид өдр ч юм уу тоо арай сайн бодоод ирэх. Тэгээд тэрний практик хичээл нь юу гэхлээр ингээд эцэг эхчүүдэд ингэдгийн за маргааш хүүхдтэй 500 yen өгч явуулаарай гэд. За тэгээд нөгөө хүүхдүүд чинь практик хичээлээрээ ангиараа хажуудлахад дэлгүүрлүү ингээ ороод за тэгээд юу яа 500 yen-д юм худалдаж ав гэд. Тэгээ би бүр санддаг байхгүй манай хүү ямарсан да маргааш альтан манах тийм юу яан дэлгүүр орно гэрт юу хэрэгтэй байна би будаа авах уу юу авах уу гэл тэгээд аяг янз бүрийн асуугаад тэгэл яваад ирсэн чинь ингэж аахгүй 500 yen будаа ерөөсө хүрдэггүй юм байл да гэдэг амьдрал мэдэрсэн амьдрал тэгж ойлгох таахгүй 500 yen-д юу авч чадах вэ гэд тийш тэр аягүй гоё тэр практик хичээлүүд нь бүр аягүй гоё шүү дээ тийм тэгээд дэлгүүртээ ингээ гэрээтэй
ингээд том супермаркет эдэртэй гэрээтэй. Тэгээд жишээлбэл тэр хүүхдүүд чинь очиод доотлын агуулгаар нь явдаг. Тэгээд ямар хүнсийг ямар нөхцөлд хадгалдیں гэдэг нүдэрээ харж тэмдэглэл бичдэг байхгүй. Тэгээд хүнсний ногоог ийм градустэй гэж махыг ингэж тэмдэглэл бичдэг байхгүй. Тийм тэгэл амьдралаасаа л биш практик бичилээсээ л сураад тэрийг та амьдралдаа хэрэгжүүлнэ шүү дээ. Тийм болохоор Япон өмсчүүр нь эрүүл мэндийн боловсрал айгүй өндөр байдаг шүү дээ. Гоё сонсогч тий. Одоо шинэ нэг зүгээр би бодвол зүгээр нэг хувийн сургууль байсан болсоо нэг сургуулийн одоо хаал зүйч байдаг юм уу? Эрхвхийн албан тушаалтан байвал бас иймэрхүүнүүд хийж болох юм байна нэг талаас тий. Сүлжээлгүүрүүд бол нэг ийм зүйл чи одоо нэг яахгүй. Дургуцахгүй л ах нэг талаас маркетинг гэж харна. Жилд нэг удаа л ирж байгаа юм. Тийм. Тэгэд манай нөгөө хоол зүйчдийн холбоо, Монголын хоол зүйчдийн холбоо яг иймэрхүү одоо нөгөө нэг практиктай хослуулсан шим тэжээлийн боловсрал олгох гэсэн юм ажлуудыг бас нэлээ хийгээд тэгээд ер нь бол яг боловсролын яам тэгэл хүүхдийн нөгөө нүүбийн хүүхдийн сан билүү эдний одоо захиалга болон төсвөр ингээд бас юм шим тэжээлийн боловсролын юм хөтөлбөрүүд хийсэн байхгүй юу. Тэгээд харамсалтай нь одоо ингээд за яг улс захиалгад хийлгэж байгаа тий. Тэг хийлгчээд тэрийг ингээд түгээхгүй, нэвтрүүлэхгүй. Тэгээд сүүлдээ бид нар жоохон юу яагаад нэг хувийн сургуультай очиод за энэ манайх ийм хөтөлбөр байгаамаа ингээ холбооноос ингээд манай бид нар бас энийг дэлгэрүүлээд бид нар яг тэр захиалгахт ажилласаа бас дэлгэрүүлээд хийсэн л дээ бүр ингээд өшөө өгөөчтэй яаж байх вэ гэд тэгээ хувийн сургуулиудаар очихоор айгүй туртаа хүлээж авдаг байхгүй. Наадах чи манайх энэ ангийнхаа юунд оруулъя хэд хэдэн сургуулиуд нэвтрүүлсэн байгаа. Тий. Нэсгүй. Тий харин тий. Тэгэхээр хүний ер нь сэтгэл байхгүй тий ямар нэг байгууллага ч юм уу тий юуны сэтгэл түүнээс хийж болохгүй бол биш байхгүй. Япон шиг тэгж болно шүү дээ. Тий. Тий шүү. За тэгэхээр нэг дараагийн гол сахар дээр орж байгаа зүйл нь сахар орлуулагч байгаа. Одоо хүмүүс зарим талаараа одоо чихрийн шинжтэй хүмүүс эргэлж ийн одоо юу гэдэг заргалтай хүмүүс ч гэдэм үү тий. Цусндах сахарыг нэмэхгүй учраас сахар орлогыг амттай авахын тулд хэрэглээд байгаа сахар орлуулагчнууд байна. За тэгэхээр энэ дээр нэг хідэн гол одоо юу гэх юм нөлөөлж байгаа нөлөөллүүдийн харьцангуй нэг сахарыг бодвол арай гайгүй гэх юм уу? Би бол зөвхөн дүгнэлтээр бол тийм байгаа. Их сахар хэрэглэснийг бодвол сахартай ундаа уусныг бодвол сахар орлуулагчтай ундаа дээр байгаа. Гэхдээ нөлөөлөд байгаа нэг хідэн гол зүйлүүд байна гэнэ энэ одоо гайдлайн. Жишээлбэл ирсэн чинь бүх төрлийн нас баралтыг 13%-с нэмэгдүүлж нөлөөлнө. За тэгээд хамгийн их нөлөөлж байгаа нэг зүйл юу байгаад байна гэсэн чинь cognitive disorder гэнэ одоо танин мэдхүүн одоо өвчин гэх юм танин мэдхүүн юм янз бүрийн эмгэгүүдийг 42% нэмэгдүүлж байна гэсэн юм судалгаа гарсан байна. Энэ амар сонирхолтой. Ягаад сахар орлуулагч ингээд танин мэдхүүд нөлөөлөд байгаа юм бол гэж би зөвөр бас нэг талаараа бас бодлоо. Яг шалтгаан нь одоо тэр гэж бодсонгүй. Дээрээс нь бас нөө таргалтын эсрэг уугаадсэн чинь тархалуулаад байна. Нэг юм нөлөөлөд байгаад энэ бас нэг талаар ярил. Энэ амар сонь санагдлаа. Тэгээд тархалтыг 39% нэмэгдүүлж байна. Чихрийн шижингийн эрсдлийг 8% нэмэгдүүлж байна гэсэн судалгаанууд. Тэгсэн мөртлөө одоо сахараас илүүд үзээд байгаа юм уу тий? Тийм сахарыг бодвол арай нөлөөлөл нь бага гэх юм уу? Тийм. Гэхдээ таргалт үүсгээд байгаа байдал нь илүү өндөр байгаад байна. Тийм үү харин. Гэхдээ энэ нэг бидний одоо яг нэг тулгуурлаж байгаа суур онол байна шүү дээ. Одоо цэндах сахарыг л ихсэхгүй, дээрээс нь чихэрлэг амт өгж байгаа асуудал байна. Гэхдээ энэ танин мэдхүүн тархинд айгүй өрөвцөөр нөлөөлөд байгаа байдал харагдаад байгаа. Зүгээр цусндах сахар ч одоо тэгэл цусндах глюкоз чинь тархины л тижэл шүү дээ. Болно тий. Харин тий сахар орлуулагч гэхэлэр айгүй олон хэлбэртэй шүү дээ тий бас. Одоо жишээлбэл аспартам гэл байна тий. Аспартам ч өөрөө 2 амин хүчлээс үлээ. Ингээ уурах шиг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө айгүй амтлаг тий. Эсвэл одоо нөгөө нэг олон спирттэй нэгдлүүд гидроксилийн бүлэгтэй гэдэг ч одоо олон атомт спирт гэдэг л тий. Тийм одоо сахар орлуулагч тий. Одоо ксилоз ч гэдэг юм уу гэл ингээл тий ингээд
байна шүү дээ. Тэгэхээр олон янзын хэлбэр байгаа. Тэгэхээр яг наад судалгааны дүн дээр чинь одоо ийм хэлбэр нь илүү ийм эрсдэл үүсгээд байна. Ийм хэлбэр нь юм байна гэсэн ялгаа бол байхгүй юм уу? Байхгүй. Одоо юу гэх юм юутсан non sugar sweetened beverage гэж байгаа. Тэгэхээр ер нь бол сахар агуулаагүй. Одоо сахар орлуулагчтай ундаанууд л гэж ойлгох нь тий. Одоо diet cola, zero cola гэж байгаа. Zero Sprite тэрэл байдаг шүү дээ тий. Харин тийм. Тэгэхээр нөгөө сахар орлуулагч гэхлээр нэгдүгürt олон төрөл байна гэдгийг мэдэх хэрэгтэй тий. Хоёрдугаарт болохоор түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг бусад ингээ судлаач нар энэ шинжлэх ухаанд суурилсан нотлохоо айгу хязгаарлагдмал байна гэдэг нь магадгүй зүгээр яг ингээ бүгднгийн бариад те ийм дүгнэлт хийсэн ч бас байж магадгүй шүү дээ. Яг деталь нэг ямар сахар орлуулагч нь ямар үр дүнд хүрээд байна гэсэн юм бас найривчилж хийгээгүй ч юм уу те. Тэгвэл таны хувийн бодол юу юм? Би хувийн бодол бол зүгээр сахар шүү дээ. Натуральны сахараа л хэрэглэв шүү дээ. Сахар чихэрлэг юм хэрэглэе гэвэл натуральны сахараа л хэрэглэнэ. За тэгээ өөр бас нөө сахар орлуулагч дээр нөгөө нэг фруктозын сироп байна те. Маш их хэрэглэж байгаа шүү дээ фруктозын сиропыг чинь. Гэл олон хэлбэрүүд байна л да. Тийм. Фруктозын сироп ер нь хэр хүний эрүүл мэнд надад болохоор би бол зүгээр ингэж янз бүрийн бас юм уншиж хараад ч гэдэг юм уу те. Тэгээд хувийн зүгээр логикаар ингээ бодоход яг фруктозын сироп бол одоо тэр илхний өөхлөл өдөртэй ер нь их холбоотой байдаг л гэж зүгээр хартаад идэв шүү дээ. Яг судалж үзээг болохоор бас мэдэхгүй байна л да. Тэгтээ ер нь л илгэний өөхөлтэй бас нөө тулай мулайтай амар их холбоотой. Фруктозын хит их хэрэглээ бас тийм юу биш баха. Сайн биш бах гэж бодсон чинь. За тэгэхээр ерөнхийдөө сахар дээр ирвэл базаад л хэм бол ер нь сахартай ч вэ нүү? Сахар орлуулагчтай ч вэ нүү? 100% жуус ч байсан ингээд бас тий. Их хэрэглэл угаас аюух асуудалтай байгаа харагдаад байхгүй. Тэгээд нэмэлтээр исэн сахар махар бол угаасаа л тодорхой тий бид нар. Одоо нөө сахар дээр ирвэл харьцангуй ингээд нөө сайн судлагдаад яваад байгаа бас нэг зүйл байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо зүгээр яг сонирхолж хэлэхэд нөгөө түрүүн бид нар зөвлөмж хэмжээ гэж шинэ процесс дээр ярьлаа шүү дээ. Нүүрс усны хувьд зөвлөмж хэмжээ яаж гардыг гэхэлэр цусны сахарын түвшинг ерөнхийдөө медиан болгоод тэгээд тэрнээсээ нөгөө нэг RD-ийг тооцдог байхгүй. Тархины сахар хэрэглэх одоо чадвар дээр гэдэг юм уу сахар хэрэглэх хэмжээнд дээр нь тулгуурлаад нүүрс усны хэмжээг тооцдөө штэ. Тийм. Уургийг бол бид нар азотын баланс гэдэг шүү дээ. Одоо бол тархины тэгэнгүүт ч одоо жишээлбэл нүүрс ус ч одоо хэд гэдэг лээ 100 хэдэн грамм байгаа хаа да. Тэгээ тэгэнгүүт чинь 1.2-т ингээ хуваах юм бол ойролцоогоор нэг 100 хэдэн миллиграмм 100 юм уу 110 миллиграмм децилитр сахар цусны сахар хэмжээ гарч байгаа юм. Тийм. Тэгэд сайн юу цусны сахар гэсэн чинь ойлоо шууд зүгээр юу руу гарчиг гэж бодлоо л да. Би энэ чинь одоо нэг гурил будааг хамгийн бага хэрэглэе гэсэн нэг юу байгаа шүү дээ. Тэгээд гурил будааг чи өдөрт 2-4 нэг чигч байгаа. За тэгээд яг үзэгчдэд зүгээр тайлбарлах юм бол нэг жигдэг нь талгаараа ирвэл нэг тусамтлах гэсэн үг. Тэгэхээр та өдөрт 2 талах юм уу? 2 тусамтлах юм уу? Дээдлэн 4 тусамтлах гэдэг гэсэн үг. Огтөр будаагаар л юмуд идэхгүй гэсэн. За энэ дотор шинэ бас нөө төмс өмслүүд нь арчиж байгаа. Нэг ширхэг төмс бол нэг ч гэсэн үг. За будаагаар ирвэл 30 г будаа нэг ч гэсэн үг. Тэгэхээр та өдөрт будаа идэл 60 г будаа идэнэ. 60 жохон будаа шүү дээ тий. Будаа идэнэ. Эсвэл тэрнээс өөр гурал будаа идэхгүй. Тэр энэ юу хэр хэмжээ юм. За тэгээ энэ дээр яг нь арай илүү бүхэл өөр хэрэгэл гэдгийг нь бол ер нь айгуу сайн ойлгож байгаа. Эслэгтэй, уурахтай тий. Хэрэглээрээ. Харин тийм ээ. Нүүрс усаа харин. Яг уу зүгээр ингээд харахад ерөнхий яг уу нөгөө хүнд хэрэгтэй илчлэг байна шүү дээ тий. Тэгээ түрүүн бид нар уураг тосоо ингээд төлөх үү гэхлээр чинь ингээд бид нар ч одоо хоол зүчтийн юунд практикт болохоор за дунджаар нүүрс ус 60 тийм. Уураг 15 ч гэдэг юм уу тэгээд 25 нь өөх тос ч юм уу тиймэрхүү харьцаатай ингэж баланслуулдаг шүү дээ тий. Одоо нүүрс усаа ингээд баг хэрэгэл гिचгаар одоо бас яах юм болоо гэд бас түрүүний нөгөө нэг миний дурддагсан халамжийн хөтөлбөрүүд шүү дээ. Өдий хоол жишээлбэл
Тэгэхээр одоо нүдийн хоолнд өгч байгаа стандартууд чинь бүр ингээд хачин болох гэдэг байхгүй. Жишээлбэл тий. Одоо чинь хуучин стандартаараа ингээд нүүрс ус 60%-аар тий ингээд бодоол үдийн хоолны бүх тооцоолууд яваад бүх хангамжууд яваад ингээд гэтэл одоо иймэрхүү гайдлайнууд гарч ирэхээр тэгвэл одоо тэр халамжийн хөтөлбөрүүд юу болох юм бэ? Гэл илүү их мах болох юм уу, илүү их болох юм уу гэдэг. Тэгвэл өртөг яах юм бэ? Гэл тий. Тэрэнд ер нь л харин мэдхгүй би одоо яг ихтгэл үнэмшил жоохон тийм л байгаа тий. Одоо энэ яг зөв гэж хэлж чадахгүй л байна. Саяны хэлсэн нэг энэ өдөрдөмж дээр чинь суурлаад нэг амар олон юмнууд өөрчлөгдөж байгаа гэж та хэлсэн чинь тэр чинь нэг юм өдийн олмолнууд нь бүгд орж байгаа. Тэгэхэд өдийн олонд чинь нэг жим хоёр нэг жим гурвалбад болчихж байгаа асуудал та илүү яагаад тах шиг байна те. Ер нь үгүй тэгээд хүн дээр ч гэсэн те ер нь хүн дээр одоо илчлэг энергийн балансыг тэгвэл юу гэж харах юм бэ те. Одоо яа гэвэл бид нар чинь нүүрс уснаас ингээл глюкоз үсэл те. Глюкоз чинь ингээд энерги АТФ нийлэгчэд оролцох гол ингээд зам үсгнэ те. Ихэнх АТФ болвол глюкозоос ингэж нүүрснээс үсэж байна тий. Нүүрс уснаас үсэж байна гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл за өөх тос гэд үзээ л да. Өөх тосоос энерги яаж үсэх юм? Тэгэхээр юу яаш тээ. Өөх тосноос нэгдүгээр глюкоз үсэхгүй. Тий. Глюкоз үсдэггүй шүү дээ. Үсдэг гэсэн бол бид нар ийм янз бүр юм яриа суухгүй шүү дээ. Тэг юу ч хамаагүй ингээл идэл суухах глюкоз үсэхгүй. Хоёрдугаарт нүүрс уснаас ингээд энерги үсгээр одоо юу гэх юм да энгийнээр хэлэх юм бол глюкозоос энерги үсэх процессыг айгу нарийн хяналттай хийж болох байхгүй. Яг гэвэл нэг молекул глюкозоос жишээлбэл 30 хэдүүлээ 36 гэж маш их үснэ гэж байж байгаа шүү дээ тий. За тэр ингээ процесс нь айгу хяналттай ингээд хийж болно. Тэгвэл нэг триглицерид задралтай. Нэг одоо тосны нэгж болж байгаа триглицерид задралтай тий. Тэгэх юм бол тэр триглицерид чинь одоо 3 триглицерид байж байгаа шүү дээ. Тэр дотор чинь биш 3 тосны өвчлөл байж байгаа шүү дээ. Тэгээд нэг тосны өвчлөлн за 16 та тосны өвчлөө гэж бодъё л доо тэр 3-ыг чинь. Тэгэхээр чи 16-аас чинь ингээд 2 ацетилко-агаас ингээд цаашаа электрон дамжуулах гэ. За дараагийнхаас нь ингээд яхад маш их энергинийг дор өсгөлж байгаа үстэй. Ганцхан триглицерид задарч энерги болоход маш их энерги үсгэж байгаа үстэй. Тэгэнгүүт тэр чинь ингээд зохицуулахад айгу хэцүү болдог байхгүй би махбодод 36-аар ингээд зохицуулаад одоо ашиглах уу эсвэл панк гэл одоо 200-тэй ингээд шууд 200 АТФ нийлэгжүүлэхэд яах уу гэсэн асуудал гарч ирдэг л дээ. Тийм. Тэгэхээр яг уу за нэгдүгээр тэр байгаа. Хоёрдугаарт нөгөө түрүүн өөх тосноос юу лээ глюкоз нийлэгждвэ гэж байгаа боловч бид нар ч одоо цусныхаа өөх тосыг биш глюкозыг тогтмол төвшөнд барих хэрэгтэй шүү дээ. Тэгжээж бид тархит хийжигдэж шүү дээ. Тархит тий. Цусны глюкоз ингээд доошо 40 30 руу ороход шууд коллапс үсттэй шууд ухаан алдал унаа шүү дээ. Тийм үсттэй. Яваад бол хийх хэлтэргэн. Тэгэхээр тэр глюкозыг одоо тэгвэл хаанаас гаргах юм? Жишээлбэл дан ингээд тосыг хаанаас гаргах юм? Юу нь? Одоо булчингаа булчингаас л шүү дээ. Булчингаа задлал амийн хүчлүүдээс ингээл заримаас нь тий ингээд нийлэгжүүлэл гаргана шүү дээ. Тэгэхээр харин одоо жишээлбэл нүүрс усыг ингэж хит ингээд хязгаарснаар эрүүл хүний хувьд ярьж байгаа шүү дээ тий. Эрүүл хүний хувьд бол ямар байх юм бол бас үндэ бас эргэлзээтэй л байгаа даа. Тий. Инженеэрээр бол зүгээр би ингэж ойлгошлох уу. Глюкозыг яг тохируулаад нүүрсийг яг тохируулаад идэж чадах юм бол харьцангуй ингээд биеийн процессыг ер нь хянах боломжтой. Одоо бид явуулж байгаа процесс, энерги үүсгэх процесс одоо өөр юу гэдгийг булчингийн задрал мадрал гэж та ярьлаа шүү дээ. Тэгэхэд өөхцсийг л дамгаалсан нүүрс багтай байвал хэцүү гэдэг талаар би бас ойлгохгүй гэдэг байлаа. Харин тийм. Одоо инженеэр бүр алсуураар юм бол яг өөрөөр гэвэл яг дотоод тайлбарлалцсан байж магадгүй байна. Зөв харин ер нь бол тэгж ойлгож болно шүү дээ. Тийм.
Жишээлбэл одоо цусны глюкоз тархийг тэжээдэг. Цусны глюкозыг бид нар хоол тэжээлэр тий нүүрс уснаас хангалттай авахгүй хүн дотоод усал гаргахыг хичээн шүү дээ тий. Тэхийн тулд нэгдүгээрт булчин задрах болж байхгүй. Ер нь бол булчин задна, булчмаасаа алдна гэсэн үг шүү дээ тий. За энерги нь яг хөө тэгээд өөх тосороо тий ингээд явдах юм байгаа биз. Тархиа тэжээхэд бол дотоод глюкоз хэрэгтэй шүү дээ тий. Сонсож байгаа хүмүүс л ингээл амар бас замраагүй мэрцүүлж магадгүй замраагүй жоох хэцүү. Яг хаа зүгээр би бол зүгээр тэгж тайлбарлал хүмүүс арай дээри болоо гэж бодлоо. Тий өөх тос ихтэй нүүрс багтай хооллох бас илүү бие процесс зохицуулахад илүү асуудалтай. Би бас нэг зарим хүмүүсийн зүгээр нэг яриг л сонсож байхад глюкозоос бодол ингээд нөө энерги үүсэх процесс чи айгу тодорхой. Дээрээс нь аюул багтай. Бидээ нөө явж байгаа урвлууд нь айгу юу харьцангуй тодорхой учраас зөөлөн аргаар энерги авч байгаа хэлбэрээ гэж бас зарим дотоод хүрлийн эмчнэрч байдаг юм уу тайлбарлаж байгаа. Харин хэтрүүлэх юм бол угаасаа асуудалтай бүгдээр л мэдж байгаа тий. Харин өөх тос бол тийм биш байдгаа гэдэг тайлбарлаж их байд. Төрөний нөгөө нэг триглицерид задрахад аягүй олон жишээлбэл энерги болох гоо ацетилкоа гэдэг завсрын бүтээгдэхүүн өсөн шүү дээ тий. Тэр чинь ингээд зарим нь энерги болно, а зарим нь ингээд болж чадахгүй бол ацетилкоа чинь дахиад янз бүрийн замаар хувирна шүү дээ. Жишээлбэл кетон ингээд болно шүү дээ тий. Ер нь бол кетон хүмүүсээ. За тэгэхээр амар л ийм ярьчлаа гэхдээ харин тий ерөнхийдөө хүмүүст одоо ойлгуулах зүйл юм бол ер нь бол нүүрсийг тохиромжтой хэмжээнд авах хэрэгтэй. Гэхдээ мэдээж бид нар сэтгүүлээд байгаа тал байгаа. Тий мэдээж монголчууд айгүй хэрэгжилж байгаа асуудал байна л гэсэн үг. За дараагийнх нь хоёлаа сэдв рүү ороход яг нэг таны айгүй их судалгаа хийдэг сэдвтэй айгүй холбоотой байх сүүсүн бүтээгдэхүүн. За сүүсүн бүтээгдэхүүн дээр тач одоо зөндөө судалгаа хийлээ тий олон улсын байгууллагуудтай ч гэдэм үү тий том судалгаануудыг хийсэн. Сүүсүн бүтээгдэхүүн өдөрт 3 аяга хэрэглээрэ гэдэг зөвлөмж бол орсон байлээ. За энэ дээр ерөнхийдөө үндэслэл нь юу гэж байна? Үндэслэл нь бол би бол хараагүй тий сүүсүн бүтээгдэхүүнийг тодорхой харштаагүй. Тэгэхээр ер нь бол 3 аяга сүүсүн бүтээгдэхүүн хэрэглээрэ тэр нь full fat буюу зүгээр таслах нь байгаа гарна л гэсэн үг шүү дээ. Инженеэр өрөөдөө байгаа цэцлэгтэй 3 аяга сүүсүн бүтээгдэхүүн хэрэглээрэй гэсэн юм. Гэхдээ сүүсүн бүтээгдэхүүнийхээ дотор жишээлбэл тараг юу муу гэж заахгүй. Ерөнхийдөө сүүсүн бүтээгдэхүүн. Тийм сүүсүн бүтээгдэхүүн дээрээ 3 аяга сүү ч юм уу тийм айдтай тийм. Тэгээ бид нар ер нь энэ талыг яаж хэрэглүүл? Энийг ер нь яаж практик дээр сүүсүн бүтээгдэхүүн хэрэглүүл одоо ямар давуу талууд байгаа юм ч гэдэг талаас нь ярил. Сүү бол ер нь бол миний хувьд бол айгу төгс хүнс. Сүү одоо шимт хижээл хоол зүйч нарын ярьдаг бүх л юм байдаг тийм уурагч байна, нүүрс усч байна, өөх тосч байна, эрдэсч байна, аминд эмүүдч байна. Нэг дор агуулсан айгу төгс хүнс байхгүй. Угаасаа юм чи хүн төрөөл ихийн сүг хөгчл хүн болдог үсттэй. Анхны хоолчин сүү гэдэг үсттэй. Ихийн сүүл гэж болохоос шүү дээ. Бид нар бол одоо яг матын сүүл хэрэгжилж байна л да. Тэгвэл ер нь зарчим нь бол яг ижлэхэн гэж боддог. Ингээд л тэр нялх төлийг тийжээх эсвэл нялх хүүхдийг одоо тийжээх өсөлт хөгжилтийг хангах бүх л юм тэр сүүнд шингэсэн байна. Тийм болохоор хамгийн тийжээлэх хүнс гэж боддог. Тийм. Яг нэг одоо сүү уухта одоо энэ гайдлайн дээр нэг өөр юм болохоор сүү уухта тослоггүй гэж сонгох биш те. Ингээд тостой сүүгээл угаарай гэж байгаа те. Тэгээ би бас тэрнтэй бол санал нийлж байна. Тийм. Тостой сүүгээрээ одоо бүтэн сүү гэдэг юм л да тийм. Бүтэн сүүгээл уугаараа гэдэгтээ бол санал нийлж. Ямар талаараа санал нийлдэг гэсэн үг байна. Яг үнгэл харин түрүүний тэр олон хижээлийг баланстай агуулж байгаа хүнс учраас одоо тосын ингээ авчгаар чинь нэг шимт баланстай болчихно шүү дээ. Тэр утгаар нь тийм яг байгаагаар нь сүү ингээ тостой урагтай юутагаа байна уу? Яг тэрүүгээрээ л уухан зүг бахаа л гэж бодчих. Юу 3 аяга уух уу гэдэг дээр бол би хэлж мэдэхгүй байна. Тийм. Наач насан турсан хүний зөвлөмж. Насан турсан хүнийх тийм. Харин тий 3 аяга гэж үндслээ одоо яаж гаргасан бол
Жишээлбэл сүүч одоо нэг аяг чинь 200 мл гээд үзэхээр чинь 6-7 г орчим уурхтай болно шүү дээ. Үнэний сүү бол тэгээ 7 г. За 3 аяг гэхэлэр чинь 20 эдэн грамм болж байгаа ч дээ. 20 эдэн грамм уураг авч байна. Тийм уураг авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт чинь нөгөө нэг бидний зөвлөмжөөр хэлсэн 90 г уургийг чинь 3-1-ийг 3 аяг суугаал авчиж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо харин энэ мессежүүдийн ингээд зөрчилдөөнтэй талууд гэдэг чинь л байхгүй. Ингээ 3 аяг суугаарай. Тэгээд уураг их мах идэр их идэрээ гэл ингээд байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөө цаана одоо тийм юм хязгаарлаараа ингээд бүгд зөрчилдөд байгаа. Тийм сүүний тос гэхлээр дахиад бас хансан тос яригдана. За би нэг таны нэг ажиллаж байсан судалгааны ажил дээр хүмүүсийг харж ирсэн. Тэгээд тэрэн дээр ч нэг маргашаа 5 ушим болтой шүү дээ тий. 5 ушим болын сүүнүүдийн онцлогийг ингээд нэг гаргацсан байсан шүү дээ. Та тэр талаараа одоо юу гэх юм үзэгчд ярьж өгөө жоохон дэлгэрүүлээд ярьж өгөө. Бид нар ч нэг яг ямааны суу яагаад дуугаад байгаагаа сайн ойлгохгүй. Одоо жишээлбэл зарим хүмүүс ямааны суу уухгүй ч тал биш тий. Хөхт мөхтөө өгөхгүй багт. Яагаад бид нар өгдөг байсан ч гэдэг юм бэ? Ер нь ямар онцлогтой энэ малуудын сүү? За тэгвэл онцлогийг хэлье. За бидний үнэний сүү гэдэг тий. За үнэний сүү бол яг хуу түрүүний хэлсэн олон шимт бодисуудыг ингээд тодорхой харьцаагаар агуулдаг. За үнэний сүүний онцлог гэх юм бол за яг хуу лактоз гэдэг лактоз нь 4% орчим байдаг тий 100 г 4 г гэсэн үг. Тэгээ казеин гэх голлох уураг ба штэ. Казеин айгу өндөртөө. Ер нь яг сүүний уургуудыг казеин тэгээд шар сүүний уураг whey уураг шар сүүний уураг дотор нь одоо лактоглобулин ч гэдэг юм уу те лактоальбумин ч гэдэг юм ингээ бас англигддаг л да. Тэгэхээр үнэний сүүний уургийн казеин давмгалсан байдаг. Одоо нийт уургийнх нь жишээлбэл 70-80% казеин байх нь байна. Тэгээ казеиныг ингээ ярих юм бол дотроо S1 казеин, S2 казеин гэж бас байгаа шүү дээ те. Тэр казеинуудаас нь жишээлбэл шалтгаалаад хашил үүсэх тэг магадлалууд бас ингэж тодорхойлогддог байгаа. Тийм. Тэгэхээр яг хуу за ерөнхийдөө бол үнэний сүү бол тийм байгаа. За эхийн сүүтэй хамгийн ойрхон сүү бол гүүний сүү. Тийм. Ягаад гэвэл тэр казеин уураг айгу багтай. Тэгс мөртөө шар сүүний буюу тэр whey уураг айгу ихтэй. Тийм болохоор гүүний сүүг ингээд ээдүүлж болохгүй шүү дээ тий. Буслахад одоо ингээд дээр нь хүчил хийгээд ингээд ээдүүлэх гэхлээр үнэний сүү бол ингээд тунцчаад тэрийг ашиглаад бид нар бяцлаг хийж байгаа шүү дээ тий. Тэр казеиныг казеин уургийн тийм тэрийг ингээд бактериар боожуулаад бяцлаг янз бүрийн бяцлагнууд хийж байгаа шүү дээ. Гэтэл гүүний сүүг бол тэгж болохгүй яа. Казеин айгу давмгаалсан биш. Шар сүүний уураг давмгаалсан. Эхийн сүү бас яг тийм байдаг байхгүй. Тэгээд дээрэс нь лактоз айгу өндөртэй гүүний сүү 6 эхийн сүүнийх бас 6 7 орчим. Гүүний сүүнийх бас ялгаагүй 6 7 орчим. Тийм болохоор бид нар тэр лактозын эсгээд айрыг эсгэж болдог байхгүй. Тэр бичил битнүүдийн хоол болгоод тэр нүүрс усын айрыг эсгэж болдог байгаа. Гэхдээ гүүний сүүг хөөрүүлж байхгүй шүү дээ тий. Яг тэгвэл шар сүүний уураг чинь нөгөө казеиныгаа бодвол айгу нам температур тунцчдаг байхгүй тунцчин гэж одоо юм нэг бэрзгэр болно шүү дээ тийм бүр яг ингээд илт тунцчихгүй л да бэржигээд тийм болохоор бас халааж малахгүй тийм хөөрүүлэхгүй ингэний сүү бол хамгийн онцлогтой сүү яг тэгвэл ингэний сүү болохоор одоо нөгөө нэг юу гэвлээ хашил одоо сүүнээс үүсгдэг хашил гэхлээр бета лактоглобулин гэдэг уураг байдаг байхгүй юу? Ингэний сүү тийм уураг байдаг. Тэгэхээр сүүний хашил үүсэхгүй ингэний сүү угаад. Одоо нүг сүү угаад харшилтай болчихно гэдэг. Тэгвэл хүмүүс яг нөгөө лактоз төсвөрлөх чадвар хашил хоёрыг андуураад идэх байхгүй. Лактоз төсвөрлөх чадвар ч юм болохоор тэр сүүний сахарын шингээж чадахгүй болохоор л гүйлгэц суулгааг эцдүүрээд байдаг. Тэр бол хашил биш. Тэр зүгээр л ингээд хоол боловсруулалтын нэг одоо
юу гэсэн үг. Алдагдсны нэг хэлбэр түүнээс харшил биш байхгүй. Харшил гэхлээр бүр өөр тий одоо бүр ингээд экстрим юмнууд гэх юм бол ингээд хоолоо молоо бачрал тий нөгөө самрын тий харшил машил гэд тэр чинь бол харшил байхгүй тий нөгөө хүний дархлааны систем өөрийнхөө одоо өөр хит итгэвчих байдал чинь харшил. Гэтэл сүү уугаад харшилддаг хүмүүс бол ингэний сүү уух юм бол харшил байхгүй. Яг дүнгээр харшил үүсгэгч уураг нь байдаггүй. Огт байхгүй. Тийм. Тэрүүгээр аягүй давуу талтай. Тэгээ ингэний сүү чи өөрөө дотроо бас нэг инсулин бууруулах тийм нэг инсулин төстэй уурахтай байхгүй бас. Тэгэхээр чихрийн шижинтэй хүмүүс бас хэрэглэх юм бол инсулин шиг өлөөтэй. Ялангуяа улирлын чанартай эдэр хэрэгжилж болох нь шүү дээ. Илүүтэй одоо мах аваагсгаад одоо бид нэр сүүцгээ иддэг байсан хүмүүс. Ингэний сүү бол бүр аягүй тийм өвөрмөц шүү дээ бас. Дээрэс нөө хавган жууган жаа хүмүүс их уугаад байдаг тий бас жишээлбэл. Ямааны сүү болохоор яг нөгөө нэг тос нь ингээд шингэхэд аягүй бас тийм тааламжтай тосны бүтцтэй үнэний сүг харьцуулах юм бол сахар уураг өдрөөр бол яг ойролцоо одоо тийм ингэний сүү жишүүл тэр гүүний сүү шиг тийм ялгаатай шин чанар бол харьцангуй бага. Гэхдээ тос өдр нь ингээд шингэх чадвар нь аягүй тийм одоо энгийнээр хэлэхэд шингэхэд хялбар гэсэн. Тийм болохоор бас нөх хүүхдийн тэжилд бас ямааны сүг хэрэгэлдэг шүү дээ. Ер нь бол одоо ингэний сүч ингээд нөгөө хүүхдийн хотоодонд хит ачаал ингэнийг нь үнэний сүч нөгөө хит ачаал нөгөө үнэний сүг тий хүүхдийн сүнд ашиглахаас илүү ямааны сүг их ашигладаг байхгүй. Тий. Одоо манай төрөлч ямааны сүдстэ зардаг болсон байл шүү дээ. Харин тий шүү дээ зөв шүү дээ. Яг нөгөө хүүхдийн сүнд ямаа юу? Мэдгүй тэрийг бол мэдгүй витафит их юу вэ? Юусэн ямааны сүү байгаа. Биш үү? Одоо би одоо яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө ингээ харахаар ингээд хатаасан хуурай ямааны сүү гаднаас оруулж ирээд тий зарж гин үгүй юу гэдгийг бас шашхын уншиж харах хэрэгтэй. Тийм учраас хүүхдэд ер нь тохиромжтой байдаг байх нь тий. Тохиромжтой тийм. Хоньны сүү байна. За хоньны сүү болохоор бас айгу уураг өндөртөө тийм. Тийм болохоор хоньны сүүний ингээд бас энэ баруун Европын орнуудад төр бяцлаг эднэр бас хоньны сүүгээр хийдэг бяцлагнууд бас байдаг юм билээ. Тийм. Тэгвэл би нэг уламжлалт хоолны юун дээр харж байхад хоньны сүүг халуун зунаар ууж болохгүй гэсэн юм байсан л да. Тэгэхээр бас яадаг гэдэг тэг би энэ юутай холбоотой болоо тостой холбоотой болоо уурагтай холбоотой болоо гэж бас харж ирсэн. Тэгтээ өвөрмөц бас чанартай. Одоо харамсалтай нь одоо ямаа хонь моно нэгт сааха болсон шүү дээ тийм. Ер нь бол тас энэ нэг ярандаа хэлсэн шүү дээ. Ер нь яг Монгол ямаа байна уу гэдээ яс. Ер нь Монгол гадаад юугаар ялгаад тийм. Одоо бид нар одоо яг бэлчээрийн малынхаа сүү даргийг хэрэглэх нь одоо давуу тал нь юу юм сул юу гэдэг юм тэр талаас ярил. Давуу тал байгаа. За зүр хүнээр ярил л да тий. За одоо бэлчээрийн мал за нөгөөх нь одоо нөгөө эрчимдсэн мал аж ахуй фермийн мал хоёр л да. За бэлчээрийн мал юу гэдэг вэ? Янз бүрийн өвснө гэдэг шүү дээ. Фермийн мах юу гэдэг вэ? Тэгэл тижээлээ. Өгсөн тижээлээд шүү дээ. Тэр өгсөн тижээл нэг л хэлбэр их байна шүү дээ. Одоо ингээд эрдэн шиш шүү юу ч гэдэг ингээд олцсон нэг л тижээлээд нь үсттэй ер нь болвол тэг хүнээрт бодъё л да тий. Одоо жишээл чамд өдөр болгон за 3 жисүм талах ингээд нэг аяг махч гэдэг юм уу тий. Өдөр болгон чамд идүүлдэг. Тэгвэл би махуд чи яах вэ? Өдөр болгон л идүүлдэг. Зарим төрлийн витамины дутагдалд орж маар бол янз бүрийн болох уу? Ямар ч хэлсэн нэг юм болох байх. Нэрэл болох. Янз бүрийн хоол идэв тий. Гэтэл ямар яг тэрэн шиг л байхгүй юу? Тий. Өвөрмөц шин чанар байгаа бэлчээрийн Монгол махны өвөрмөц шин чанар байгаа. Ялангуяа тос бид нар дээр бол байдэн штэ. Одоо бид нар чинь нөгөө транстос гэл ингээл яриад пупа транстос муу гэл ярьдаг штэ. Гэтэл бэлчээрийн Монгол махны тосны хүчлүүдийн бүрдлийг үзэхээр ийм байгалийн транстос байдаг байхгүй юу? Тийм байгалийн транстос ингээд тэр фермийн малынхаас жишээлбэл харьцангуй өндөр. Тэр байгалийн транстос нь бүр
одоо зүрх судасны эмгэгч гэдэг юм уу эрүүл мэндийг дэмжихтэй бүр илүү сайн өдр байх шүү дээ. Яасан юм сэсгтэй. Тийм шүү дээ. Одоо юу гэх транс ч юм уу айлуулах баг хэрэглээрээ. Тэр чинь зохиомл транс тос ахгүй юу? Ургамлын тосыг нөгөө ус төрөгчүүлээд тэг ингээ гаргах. Эсвэл ургамлын тосыг дахин халаагаад явах үед тэр процессын үед нөгөө нэг ханаагүй тосны юу лээ ханаагүй холбоосууд нь ингээд ханаад тэгтээ ингээд транс хэлбэртэй болоод ингээд ийм зохиомл транс тос гэтэл байгалийн транс тос гэж байдаг байхгүй. Тийм. Тэр нь бүр эсрэгээр эрүүл мэндэд аягүй сайн. Тэгээ хаана авах хөхлөр бэлчээрийн Монгол малын маханд. За тэгэхээр ер нь бол амар л олон төрлийн мэдээлүүд одоо би ч сая зарим сонсог юмнууд амар их сонсч авлаа. За тэгээд сүүлийн асуултаа асуугаад энэ подкастт дуусгая гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа ер нь л ийм хоолтын гайдлайн их ер нь иймэрхүү хооллоход зүгээр шүү гэсэн одоо нэг Америкийн өдөр дэмжиг хоёлаа ярьлаа тий. За тэгвэл та магадгүй одоо яг Монгол хүн тохирсон хоолтын онцлог одоо жишг гэдэг юм уу саяных шиг ярих юм бол юуг зөвлөвл ер нь бид нэр илүү эрүүл одоо жишээ нь таргалт манад ялгаагүй л их байна те. Тэгэхээр энээс сэргийлж чадахгүй ямар маягаар хооллол одоо зөв бэ гэдэг талаар бидтэй асууя гэж бодлоо. Харин одоо яг шинжлэх ухааны нотлоготой юм хэлэх гэхлээр манайх яг Монгол хүн дээр ингээ хооллолтыг судлахгүй байгаа тий. Энийг ер нь бол ингээд яг бүр бодлогоор судах ёстой байхгүй. Ер нь бол тий. Бүр ингээд одоо нийгмийн эрүүл мэндийн бодлого гэдэг чинь ийм юм дээр суйрлах хэрэгтэй. За тийм болохоор яг нотлоготой юм хэлж мэдэхгүй. Зүгээр яг хувийн харсан тийм хувийн бодлоо ингээ хэлэх юм бол за хоол зүчтийн баримталдаг тэнцвэртэй хооллолтын зарчим бол тий одоо бүгд л баримталж байгаа шүү дээ. Ингээд нөгөө хідэн бүлэг хүнсээрээ тэнцвэртэй хэрэглээрэй гэд. За тэр бол ерөнхийдөө бол зүг бах. Гэхдээ би зүгээр нэг л юм дээр яг хэмжээн дээр тий хэмжээг жоохон багасгах. Тэглэн бол боллоо. Хэмжээг багасгах гэдэг нь одоо хэрэгжилж байгаа бүхэл юмнуудын хэмжээг жоохон багасгах хэрэгтэй гэсэн үг. Тийм. Ер нь бол жоохон ингээ монгол хүмүүсийн ингээ хоолтыг хараад болохоор хитрхи их хэмжээтэй хоол идэт байдаг. Хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Тавх том байна гэсэн үг үү? Бас нэг талаараа тавх том байна, нэмжлээд гэсэн утгагүй. Харин одоо юу гэх вэ? Тавх том байна гэх юм уу? Одоо юу гэх юм? Ер нь л жоохон хэмжээг нэгдүгürt багасгах нь, хоёрдугаарт хоол хоорондох янз бүрийн юм хийхгүй тий. Ер нь бол яг за хэмжээг тэгвэл багасгахын тулд өлсөд идэв штэ тий яах юм гэ тэгэн штэ тий. Тэгэхээр хоолны чинь бүтэц одоо жоохон тийм хитрхийн үрсэст амгаалсан ч юм уу хитрхи одоо тийм нэг ультра процессд хэд боловсруулсан хүнс ихтэй байх юм бол ойрхон үлсдэг байж магадгүй хүн бол түүнээс шиг түрүүний одоо ингээд бодит хүнсийг тий ингээд яг хоол болгоод хэрэглэх юм бол тийм өлсөлтийн мэдрэмж тийм хурдан давтамжтай авахгүй нэгдүгээрт байх ёсгүй гэдэг. Тийм ер нь бол тэгээд бас ингээ хүмүүс хоол хооронд ингээд юм хөвдөг штэ тий. Тэр бол зарим нь бүр ингээ зуршил болоо хөвдөг байх, зарим нь ингээ жоох өлсгөөрөө бас ингээ жижигхэн юм хийгээд үл дараад байгаа юм шиг ингээ бас иддэг байхгүй тий. Тэгэхээр тэрийгэ болох. Тийм. Тэгжил бодож байна л да. Түүнээс ч одоо бас хэд туушралтай ингээд монголчууд уламжлалтаараа махан хүнстэй даа гэж бас тэгмээргүй л байна. Тэгээ бид чи ирээдүлөө явж байгаас хүмүүс шүү дээ тий. Уламжлалт ах уу ямар байсан бэ? Дандаа хүмүүс тэгдэг байхгүй. Тэр ах уу ямар байсан бэ? Нөхцөл байдал ямар байсан бэ? Ямар ажил хөдөлмөр эрхэлж исэн бэ тий? Биеийн хүчний юу тэрийгэ бодоо хоол гэдэг чинь тэрнтэй шууд холбоотой. Тэгээ одоо бид нар ямар болж байна? Ирээдүйн хүн ямар болох юм тий? Нөгөө нэг суугаа ажилтай бол ер нь бага тий гэсэн л утгагаа шүү дээ. Ер нь бол тийм байхгүй тийм. За тэгээд нэг багшаас нэг багш айгүй юм нэг судалгаас үртэй амар их ярьдаг. Тэгэхээр нэг барагтай л үг амнаас нь өөрийнх нь бодлого гарахгүй дээ. Ер нь бол илүүтэй яг нэг судалгаатай ярьдаг учраас одоо яг тэр үндслүүдээ ярих хичээдэг юм шиг надад угаас тийг санагддаг. Ер нь бол тийм ажиглалт өөрөө бас ажиглалт хийн штэ тий. Тэгээд хүмүүс ингээд яг хоо зөвлөгөө авъяга хүмүүс байна. Хүмүүсийг ингээд ерөнхийдөө ингээд дадал зуршил те байдлыг ингээд ажиглана штэ бас те. За ер нь нийтлэг иймэрхүү байна да гэл янз бүрийн л ингээд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байна штэ те. Тэрийг уншсан юутайгаа харсантайгаа холбоол зүгээр дүгнэхэд тэгж л зүгээр санагдаад байна штэ. За юус амар
олон юмны талаар ярилцлаа. Айгу олон сэдвүүдийн талаар тий гайдлайнс ингээд янз бүрийн юмуд ярих шиг боллоо. Гэхдээ яг энэ надад бол айгу сонирхолтой гоё байла. Тэгээд магадгүй та одоо хэлэхгүй үлдээсэн ч байдаг юм уу тий ямар нэг одоо нийт үзэгчдэд дандаа хэлэх шаардлагатай одоо үг байвал танд үлдээ сүүл хэсгийг. Харин тий яг хэрэглэгчийн боловсролд зориулж яг шошгол уншихыг тий. Тэгээд ерөнхийдөө яг энэ тал дээр бас өшөө бас ингэж энгийн болгож ажиллах хэрэгтэй байна л гэж бодлоо л доо бас чи хүртэл надаас ингээд за тэгвэл шошго яаж уншвал тий хамгийн ойлгомжтой вэ гэдээ асууж байгаа болохоор тий мэдээж дараагийн өөр подкастуудаар ч гэдэг юм уу тий өөр юугаар бас ингээд ядаж яг шошгыг юу нь яг яаж унших юуг нь харах уу тий ямар зүйл байвал яах уу гэж бас мэдээлэл олгол зүгээр л биш санагдлаа. За юусэн өнөөдөр хүрэлцэн ирээд одоо маш сонирхолтой яриа өрнүүлсэн сони шиг багш та. Маш их баярлалаа. За тэгээд цаашдын ажилд нь эрүүл их аз жаргал за ажил амжилт бүх зүйлийг хүсье. За тэгээд маш их баярлалаа. Урьж оролцсонд баярлалаа. За санчиртаа ч гэсэн одоо манай энэ мэрэгжлийн салбарт бас төвчилж байгаа залуу тоолзууч. Тийм болохоор одоо өшөө олон юмыг ингээд төвчээлж хагалж тий. Тэргүй игнэнд яваараа л гэж хүсье да. Ясаа гоё юм хэлж тий. За, стек баярлаа. За. За.